Hey, what's up guys? За энэ бол Our Boys podcast-ийн 9 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За season 4 маань бол 9 дахь дугаар. Энэхүү дугаарыг бол co-host-оор мэдээж Hot Tea Basketball-ийн хүлгэн. За өнөөдрийн зочноор маань бол Don Turito ах маань бол 2 үлрэлийн дараа дахин ирсэн байна. Дахин ирсэн байна. байна. Өдөр орой өглөөний мэндийг хүргье гэдэг. Бид нөрөө л олчлаа л та манай цагаар бол. Манай цагаар орой болж байна тий. Бүгдд нь танаас подкастын сонсогч нарт нь энэ өдрийн мэндийг хүргье. Дахиж урьж оролцуулсан баярлалаа. Тэгээ 2 үлрэлийн дараа ирж нь гоё байна. Сэтгэл өндөр байна. Тэгээд өнөөдөр бол нэлээд олон зүйлийн талаар бид ид ч угсаа нэг 3-7 хоног өмчсөн байгаа. Тэгэхээр бас яригдаагүй сэдвүүд олон байгаа болохоор ер нь бол нэлээд олон сэдвийг хамраад тэгээд товч ер нь бол яриад явъя гэсэн бол зорилготой байгаа. Тэгээд энэ дугаараас эхлээд бол бид хоёр бол спонсоршип болцсон. Яг тэгэхээр нөө учрал сайд маань сайд маач гэжтэй тэгээд хууль гаргасан байгаа нөхөр. Хууль зүгээр нэг гаргасан ч гэжтэй. Өргөн дэвшүүлсэн ч гэлөө те. Зөв дэвшүүлнэ гэл юм нэг яриад яваад байгаа юм шүү. Тэгээ ер нь бол no more bit mit гээд нэг тиймэрхүү юм яваад байлаа. Тийм болохоор бид хоёр одоогийн байдлаар алаа зар сурчлагын дээр бол 1xBet agent одоо сурчлах боломжгүй болсон байгаа тул спонсоршип хайж байгаа шүү гэдгийг бол давхар хэлье. Тэгээ мэдээж манай подкастыг Team podcast рүүмээс бол бичиж байгаа. Таад бас бичлэг хийлгэхээр болвол бас Team руугаа холбогдоод бас шин бичлэгүүд хийх подкастууд хийх боломжтой шүү. За зочноосоо яриагаа эхлэн. За ер нь Turito ах манай сүүлийн үед бол хэр NBA үзэж гин. За аль багуудыг илүү их сонирхож гин. За бас гол дэмждэг баг маань хэр явж гин те. За ширүүн эхэлж гин да те. Үзлгүй ах уу те мэдээж угаасаа үзчихэл байгаа. Харчлаа. Манай багийн үед бол тийм тодорхой филийг харж гин. Улирал их хүлээлттэй эхэллээ баг маань. Тэгээ одоо штэ хөөрхөн явж идэх нь чааш дээ. Яг хөө зүгээр тэгэл яг үзэх нь үзэл явж байгаа. Өөр баг гэх юм бол мэдээж нэг Ламелого бол харж л байгаа. Шарлотынхаа тоглогчийн өрөг бас Ламело дуртай юм чи. Өөр гэх юм бол энэ жилээс Lakers их гоё болчлоо тий. Их сонин бас өөр болчлоо. Хүлээлтээс илүү давцсан Cavs бас байна. Төгс сакс тоглож ийн тэнд бүр. Тэгээ иймэрхүү багуудыг л юу н харж ийн да. Тэгээ ер нь бол бид хэд бол Шарлот одоо тэгээ Sixers эдрийг бол ер нь бол подкастынхаа сүүл хэсэг рүү бол ярихаар бол бэлдсэн байгаа. Тэгээ нэлээд дэлгэрэнгүй ярьсан дугаар болно шүү. Тэгээ Филигийн фэнүүд байвал ойртож үзээрэй. Эндээс хойш баг Филиг ярихгүй байх. Энэ үйлрэлд сүүлийн удаа ярих те. Энэ үйлрэлд баг ярихгүй байх. За окей. Тэгээд өчигдөр өнөөдөр хоёр бол одоо лигийн 2 MVP-гийн ранкт 1-2-т одоо тулсан 2 тоглогч маань бол тулсан. За тэгээд аль алийнх нь багууд нэг хожил авсан. Аль аль нь бол гайхалтай перформансыг үзүүлсэн тий. За тэгээд MVP-гийн яриан дээр ер нь бас одоо яг халуухан байгаа дээр нь бас ярилцвал зүгээр юм болоо гэж бодож байна л та. Тэгэхээр Turito ахын маань хувьд бол за яг одоо хүртэл дүгнэлтээр одоо таны үзснээр бол MVP-г бол хинд очих бол илүү зүгээр эсвэл хинд боломжтой гэж харагдаж байгаа вэ? Боломжийн үед бол аль аль нь боломжтой гэж харагдаж байгаа. Яг хөө сүүлийн 2 перформанс харахад Никола Йокич бол түүхэн стат хийлээ тий. Энэ биеийн түүхэнд бүр цоргон стат хийлээ шүү дээ. Тэгээд 30-20 тий. Тийм монстер бүр аимшигтай. Ер нь хамгийн өөрийнх нь баг карьер хай бүр юм дээр явж байгаа юм болов уу гэж бодож байна. Шейг яг хуу Шей бас олон жилийн топ түвшиндээ тоглож байна. Никола Йокич бол 2 удаа авцсан, Шей анх удаа авсан тий. Одоо ингээд өмнөх ингээд 3 авцсан. Уушлаараа 3 авцсан. Яг юунуудыг хараад тахад одоо яг нэгт явж байгаа багаж хэрж байгаа тэр нөгөө нэг суперстар нь яг MVP-г авч байгаа мó эсвэл яг тухайн жилдээ тийм онцгой перформанс үзүүлж онцгой стат унцлж байгаад
тэр тоглогч нь авч байгаа мó янз янз те одоо Westbrook-ийг харахаар ч юм уу Derrick Rose-ийг харахаар ч юм уу өөр байгаад байгаа байхгүй зөвхөн нэгт явж байгаа нь биш те надад бол аль аль нь авахд бол нэг Jokic зүгээр хэлсэн билээ шүү те хэрвээ миний энэ тоглолтыг үнэлээд MVP өгвөл окей давай шей төгсөнцсөн шей бол те энэ яг хүртэх ёстой юм хүртэж байна гэд тий надад бол аль нь ч одоо нэг хив алгадав Никола Йокич тоглоо уг нь ийм стат дундчилж байна. Гэтэ өмнө Russell Westbrook triple double дундчлаад авцсан болохоор бас яа тийм байгаа. Тэг яг зөвөр энэ хоёр дээр бол одоо нэг нь одоо ингээд бүр түүхэн юм яриад байгаа байхгүй. Нэг нь одоо энэ зүгээр NBA-гийн зөв бүх цаг үеийн нэг үлрэлийн одоо хамгийн гайхалтай нэг тоглогч хамгийн шилдэг үйл. Нэг тоглогч хамгийн шилдэг үйлдэл өнгөрүүлж байгаа. Ер нь магадгүй одоо 13 оны LeBron тий одоо тэр 87 оны Jordan гэдэг ч юм уу. Магадгүй тэднээс илүү байж магадгүй. Бүр ийм амар статистик, ийм амар одоо нэг доминант үйлдэлийг бол Jokic өнгөрүүлж байгаа. За гэхдээ нөгөө талд болохоор мэдээж Шэйийн хувьд бол мөх гайхалтай ба тий оноогоор тэргүүлж байгаа. Эхний 3 үед одоо ингээ багуудыг дуусгаж байгаа гэдэг. Тэгээд яг хоо Шэйийн нэг давуу талтай юм юу байгаа. Багийн амжилт бол одоо ингээ харах юм бол 11 одоо хожигдлоор одоо Нагацаас илүү байгаа байхгүй. Ер нь бол тасархаа байгаа шүү дээ. Нэгээр тасархаа гэсэн үг. Тий. Яг нөгөө нэг манайхан нөгөө нэг Jokic 2-оо гарчвал гэдэг нэг юм яриад байгаа. 1-2 гэдэг дээр яг ойрхон юм шиг нэг харж болно. Гэхдээ зүгээр яг ингээ нөгөө нэг хоёр амжилтыг нь харах юм бол амар тэнгэр газар шиг ялгаад байгаа байхгүй. 10 үеийн хожигдл гэдэг бол маш том зөрөө байхгүй тий. Тэгэхээр би ч гэсэн ер нь бол санал нэг байна. Аль нь ч авсан бол над бол ямар ч гомдлох юм бол алга зүгээр. Гэтэ зүгээр яг одоо медиагийн одоо энэ хүмүүсийн харж байгаа юугаар бол одоо шээ бол илүү магадaltaй бол байгаад байна. Тэгээд Jokic нөгөө яг 3 удаа авцсан гэдэг утгаараа нөгөө нэг бас нэг жоохон тийм залхах нөгөө нэг юм байгаад байна л да. Санал өгж байгаа сэтгүүлчдийн хувьд бол тий. Тэгэхээр илүү одоо шээийн хувьд бол илүү шин нэр байгаа байхгүй тий. Шин нүүр царай байгаад байгаа учраас яг одооны нөхцөл байдлаар харах юм бол зүгээр шээ бол илүү боломжтой. Шээ авчих байхаа л гэж юу нь бол бодоод байна. Гэтэ нөгөө талаар одоо ингээ Jokic ийм амар статистик үзүүлээд байж авахгүй байхараас аим хайран байхгүй. Харин ингээ бодохоор аль аль нь хайран л яваад байгаа юм л да. Шээ авахгүй юм чүр тэг яах юм байгаа. Jokic статик бодчих юм уу? Эсвэл зүгээр ингэж бодож үзэх юм. Одоо аль аль багаас нь те. Одоо миний харсаар OKC шээгүү бас хожоод байгаа байхгүй. Шээгүүгээр. Нагацаас Jokic-ыг аваачвал бүр Nagats бол байхгүй шүү. Тэр бүр филигээс муу баг бол. За ингэ. Миний рост орж ин да тий. Тэг гэдэг ч юм уу тий. Одоо яг аль өнцгөөсний төлөө одоо сэтгүүлч нар бол юм харж өгөх юм байгаа нэ. За хамаагүй амгүй аль нь ч одоо авсан яг. Яг магадлал шээ өнөө. 96 багийн хувьд яг мэдээж OKC-аар илүү л дээ. Гэхдээ шээ нэг талбай дээр байхгүй статистик бол бүр тэнгэр газар шиг л байгаа юм бас. Ер нь бол шээ бол OKC-г бол бас яаж авахгүй чирж байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь бол одоо тэгэл сэтгүүлчнэр яаж харахаас шалтгаална. Тэгээд одоо аль нь ч авсан зүгээр илүү тоглогч нь бол Jokic. Энэ бол одоо зүгээр одоо хөдлөшгүй нэ. Тий одоо NBA-гийн жоохон мэддэг хүмүүс нь бүгд л мэддэг нэ. Гэхдээ зүгээр яг илүү тоглогч нэгээ заавал авдаг юм биш л те. Тэгэхээр нэг тухайн үеийн тэр нэг narrative шийддэг байхгүй те. MVP ч ер нь бол narrative шийддэг байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаа шалтгаалаад. Тэгэхээр одоо нэг жоохон шай бол жоохон илүү байгаа. Тэгээд Jokic одоо сүүлийн сар одоо ямар нөхцөл байдал гарах юм. Хэрвээ сүүлийн сар одоо Jokic 30-15 дундчлаад нөгөө нэг хоорондын харьцаагаа нэлээд багасгаад ирэх юм бол яагаад болохгүй гэж. Тийм л энэ та. Westbrook-ийн MVP ч юм бол хамгийн амар narrative төгшөө. Тэр бол тий. Тэр бол одоо 6-аар гарсан санагдаад 6 тий. Тэгээд одоо нөгөө плей-оффт орохдоо бас хожлын шидэлт хийдэг ч юм уу. Nagats-ыг хоцсон. Тим narrative яваад ер нь бол хаарднаас илүү гарцсан. Яг стат ер нь бол амжилт харах юм бол ер нь бол хаарда 2 assist 2 замбарл баг байсан болохоос ер нь бол Westbrook-ээс илүү тоглогч байсан байхгүй тэр үл л та. Яаж чарсан. Тэрийг ч гэсэн плей-оффт баталсан. Гэхдээ яг хуу Westbrook-ийн тэр MVP-г бол яг хуу муу гэж байгаа юм шиг. Гэхдээ ер нь тэрнээс хойш юм улам narrative тал руугаа өгдөг болцсон юм шиг харагдаад байгаа. Өмнө ч бол одоо юу гэдэг
тухайн MVP авах гэж байгаа тоглогч заавал бүсийн эхний 3-т авах ёстой ч юм уу те. Тэгээд одоо Nash Mesh MVP-г гаргахаар тийм байдаг байхгүй эхний 3-т тэгээд багийн амжилт нь хэрвэн гэл тэндээс харж байгаа л өгчдөг байсан. Одоо болохоор илүү ингээд advanced stat төсөөрлээд. Юу Jokic ч гэсэн тэгжсэн шүү дээ. 21 онд илүү 6-аар гарчаад бас авч ирсэн санагдаад байна. Тий. Одооны нөгөө сэтгүүлчнэрийн хувьд арай илүү нөгөө нэг юм NBA-г үзэх одоо юу н арай илүү өргөн болоод байгаа байхгүй. Хуучин бол одоо юу гэдэг тэгэл нэг дээдлийн багуудаас нь за энийг сонгоё гэж сонгож байгаа байхгүй. Нэг тийм одоо юу гэдэг advanced statistic хараал те ингээд амар олон талаас нь судлаад бас байсан бол бас байхгүй байсан болов уу гэж бас бодоод байна. Тэгэхээр одооны сэтгүүлчнэр бол ингээд бүх юмыг харж байгаа. Тэгээд илүү одоо нарийн төвшөнд. Гэхдээ мэдээж яг хүн одоо санал өгж байгаа учраас тухайн хүний одоо юу гэдэг сэтгэл хөдлөл ч юм уу тухайн хүний тухайн төр тоглогчийг одоо дуртай байх ч юм уу те бас тийм бас шалтгаална те. Тий. Одоо жишээл 3 өгцөн гээд те өгөхгүй байх бас магадл зүгээр байгаа байхгүй. Байхгүй ш байлгүй байх уу те. Байлгүй байх уу. Гэхдээ зүгээр Jokic хэрвээ MVP аваагүй энэ статистикийг одоо үзүүлжсэн бол Jokic маргаангүй шүү дээ. Маргаангүй харин тийм. Jokic дүүл ер нь одоо дээрээс нь одоо ийм байгаа юм л да. Jokic чи миний санахаар 21 оноос хойш дандаа эхний 1-2 1-2 төлөө яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас нэг сэтгүүлчдийн vote fatigue гэж байдаг тийм юм бас өртөж магадгүй гэж би бодоод байгаа энэ жил. Vote fatigue тий. Тэгээд яг үндэ мэдэхгүй байна. Яг хинд нь очих хэвээр гэдгийг би бол тий ер нь битсэн сайн ер нь зүгээр гэхдээ зүгээр сэтгүүлчнийг харж байхад бол шээ бол хамаагүй давуу талтай байгаа. Ерөөсөө дандаа л нөгөө нэг сэтгүүлчнэрийн урьдчилсан юуг хараад тахаар vote-ийг хараад тахаар. Тийм биш. All Star-ийн үеэр лөө 70-30 тий. За тэгвэл за дараачих нь ер нь бол MVP-гийн санал асуулга тэгээд улирал тусал сонирхолтой сэдв байх нь. Хаалгын сэдвийг бас нэг нь байх ах уу тий. Яг өнөөдрийн байдлаар бол гурлаа ярьж байгаа шүү дээ тий. Яг өнөөдрийн байдлаар. Сарын дараа бас юу ч ярьж байгаа тий. За окей тэгвэл Jokic 30-20 нэг баг эсрэг хийсэн. Тэр нь одоо Phoenix Suns. Тэгээд All Star-аас хойш ер нь бол Phoenix Suns тэр бол нэлээд юм одоо багийн уур амьсгал муу гэдэг ч юм уу. Бас юм олон юм ярианы сэдв төрсэн баг болчлоо л доо. За тэгээд өнөө өглөө бас дахиад мэдээлэл гарсан байгаа. Одоо Kevin Durant өөрөө солигдох хүсэлт гарахгүй байсан ч гэсэн Phoenix Suns одоо байж болох хамгийн том солилцоо хийхэд бол Durant-ыг солино гэсэн бол тийм мэдээ цацагдсан байлаа. За Kevin Durant солигдох уу эсвэл за солигдоод хаашаа очих талаар юм байна. Төрөйтэй ах маань ямар бодолтой байгаа вэ? KD бол энэ зам солигдох бол хамгийн юу баг штэ. Том магадaltaй баг штэ. Өөрөө ч багтаа сэтгэл хангалуун бус багийн уур амьсгалч гэсэн одоо ямар болцсон байгаа вэ? Тэгээд ер нь ойролцоо байрлалын 3 скорер яг нийлээд бас амжилт ер нь гаргадаг юм байна гэдэг те. Одоо Бруклиний жишээ ч юм уу энэ Phoenix энтерх байна. KD бол өөрөө сэтгэл хангалуун байж бодохгүй. Тэгвэл одоо яг тоглож байгаа үзүүлж байгаа сүүлд хийсэн базар шот одоо тоглож байгаа тоглолтууд нь бол миний бодлоор зүгээр яг тийм нэг энэ багааг чирээд яг юунтай биш өөрийнхөө үн цэнийг алдахгүй зуныхаа юу солилцоонд бэлдэж байгаа л нэг юм болов гэж бодож байна. Одоо үлдсэн тоглолтууд л өөрийгөө маш сайн дайшлах бах, өөрийгөө KD гэдгийг нэг эргэж сануулах бах. Тэгээ ер нь карьер жоохон тийм Warriors-то ч авраг авчаад тэнгуүтэ дахиад булхацаад Бруклинд орлоо гэж хэлдэг. Нэг аим шиг баазар шиж мэдсэн шүү дээ. Тэгэл өөрийгөө ер нь харуулад байдсан ш цаачаа. Тийх баха энэ 100 бол миний бодлоор солигдох байх. Би зүгээр яг саяны солилцоон зарахад Lakers-д очсон байх ч надад гайх юм байна. Нэр үнэхэр Lakers бол бүр ямар амар солилцоо хийд юм бэ те. Lakers-д очиход дээр үнэхэр гайх юм. Гэхдээ авахгүй л бах зүгээр хамгийн том нэр бол ер нь KD энэ 100 бол явах бах шүү. За тэгвэл KD-г яг хаана очивол за айл-айлнаас асууж. Хаана очих боломжтой очивол гоё вэ? Тий. За яг хоо KD бол энэ 100 явна. Энэ бол зүгээр ойлгомжтой болсон. Сая нөгөө солилцооны сонгохоор Phoenix ч өөрөө солихыг оролдоод тэгээ KD тэрэнд нэлээд дург өгсөн. Тэр нь бол KD бол намайг энэ бити солиороо гэж яхад нь баг солих гээд оролдоодсэн бохоггүй. Тэгэхээр тэн дээр KD бол нэлээд дург өгсөн гэж байгаа. За тэгээд нэгт бол тийм байгаа. За хоёрт бол KD бол юу руу явна? Өрнөдрүүл одоо өрнөдийн нөгөө баг руугаа явах байх гэж би бодоод байгаа. Зүгээр хамгийн магадaltaй нь бол зөв Rockets бол байгаа. Rockets ягаад вэ гэхээр нөгөө нэг Phoenix-ийн драфт ирэхэд байгаа. Тэгэхээр Phoenix өөрсдийнхөө нөгөө нэг хувь зайгаа шийтгэхэд бол өөрсдийнхөө драфт ирэхийг аваад KD-г явуулж болно. Тэр хоёр чи өмнө нь ямар солилцоогоо хийчлээ? Нөгөө нэг юу яасан штэ. Harden
нөгөө авсан солилцоогоо нээц чинь яалаа. Гэхдээ тэр өчнөд лавдаг юу таахгүй. Яалаа. Тийм билүү. Хардангийн нөгөө нэг солилцоогоо шүү дээ нээц рүү явдаг. Одоо Сансын ирэх чинь зүгээр юунд л агаад байгаа ч тий. Brooklyn-д л агаад тий. Rockets таа. Тэр чинь нэг тийм зав юм болсон юм аа. Лавдаг тийм байгаа. Тэгээд тийм учраас зүгээр Rockets магадaltaй. Гэтэ зүгээр яг миний зүгээр хамгийн магадaltaй нь бол зүгээр Minnesota Timberwolves. Болов уу гэж бодоод байгаа. Тэгээд мэдээж сая нөгөө солилцооны цонхоор Minnesota ч авах гэж оролцсон шүү дээ. Тий. Тэгээд энэ 100 бас нэлээд би бол энэ 100 зүгээр Minnesota бол одоо нэг тийм аврагын одоо юу гэдэг бүсийн финал дээр гарч ийн шарахгүй одоо байхгүй энэ жил. Тэгэхээр энэ жил бол нэлээд тийм том хүн авчрах болов. Тэгээд тэр нь KD болов гэж бодож. Тэгээд угаасаа нөгөө нэг Anthony Edwards ч угаасаа KD-ийн юу штэ, фэн штэ. Тэгээд тэр учраас сайн харилцаатай болсон Олимпиар хамт тогломоор байна маа нэг юм баг холгуулаад байгаа шүү дээ. Тэгэхээр Anthony Edwards бүр өстой KD-г авъяадэрлэх гэх бах та. Тэмээд Rockets юм тэр хоёрын нэгэнд ор. Би яг хуу фэний хувьд өмнөхөд боломж нь байдаг бол KD-г яг одоо карьерийнхаа сүүлийн жилүүд рүү орж байгаа шүү дээ. За баг юунд л харуул зүгээр санагтаад байна да. Билүү. Болдог бол үгүй OKC-д тэр бол үлгэр штэ. KD юм уу Westbrook аль нэг нь OKC-д зодог зайлж байвал авахгүй л дээ. OKC-д үнэхээр яалтчвал ямар ч хэрэггүй л байгаа л юм л да тий. Тэрнээс Portland дээр чи сул багт бол очихгүй хаа. Ямар нэг контентер багтаал очих байх. Одоо л ер нь яригадаад байгаа багууд гэх юм бол мэдээж хамгийн түрүүнд одоо Wolves за тэгээд Rockets, Memphis. Memphis тий. Memphis даг очвол гоё юм болов. Яг тэгэхээр Ja байна тий. Төв дээр нь JJ байна. Энэ гурав бол байрал давцахгүй яг гоё ингээд жинхэнэ их гурал болох айгүй тийм боломжтой харагддаг тий. Ялч хүний KD-гийн орон зай шиг яг тийм тоглогч бол айгүй дутж байгаа шүү дээ. Одоо Memphis ч ер нь бол сүүлийн нэг үлрэл одоо би баг бүх постн дээр ичиж байгаа та. SF-ийн байрлалын яг нэг юм нэг эсрэг нэг оноо түүхч айгүй дутаад байгаа гэдэг. Тийм юм ажиглагдаал байгаа. Тэгэд би болохоор ингэж харсан. Одоо Suns ер нь бол KD-гийн оронд одоо asset үсэж байгаа шүү дээ. Мэдээж драфтын ирэхээс гадна сайн залуу тоглогч. Сайн залуу тоглогч. Гэхдээ залуу од тоглогч бол авч чадахгүй. Сайн залуу тоглогч бол авч чадах байх. Одоо тэгэхээр тэнгүү тэр нь бол Desmond Bain байгаа даахгүй бодохоор. Тэ. Одоо жишээлбэл OKC одоо 36 годолоо хүрж байгаа хүний төлөө Jalen Williams-ыг бол өгөхгүй байхгүй юу? Гүү. Тийм. Тэнгүүд ингээ бодоод үзэхээр тэгэхээр Jalen Williams-аас доошоо юм ассетууд л ер нь бол багуудаас аавна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол Desmond Bain амар боломжтой. Эсвэл Rockets Jalen Green байл яг. Тийм. Jalen Green бас байж болж чинь. Jalen Green ч яг All-Star гэхэд хэцүү, All-Star биш гэхэд хэцүү. Төвшний тим тоглогч шүү дээ. Тэгтээ залуу ирээдүйтэй тоглогч шүү дээ. Phoenix-ийг хүсээд байгаа тоглогч нь тийм. Эсвэл Timberwolves л магадгүй би одоо за Randall яваад өглөө гэж бодоход би бас Gobert-ээр сольчих магадгүй гэж боддог. Шууд дийл гэдэг. Яа тэгэхээр Nasrid-тэй гэрээ сонгох шаардлагатай болно. Тэгвэл байрал дээр нь Nasrid гараанд гарахыг хүсэж байгаа, мөнгө авахыг хүсэж байгаа. Байрал дээр нь Gobert-ийн гэрээс нь салахыг хүсэх юм бол KD-г авчирч байгаа болохгүй гэж бодсон. Тэ. Болно. Тэ. Тэгэл явах. Тэгээд өөр чин зүгээр яг зүгээр бас нэг баг гэх юм бол яг санд орж ирэхгүй нэ. Өөр яг нөгөө Dallas дээр нэг хальт яригдсан. Одоо нэг Dallas жоо хэцүү. Dallas хотлол. Үнэхээр хэцүү л байна л та тий. Яг мөнгө гаргаж махад амар хэцүү болчиход байгаа байхгүй. KD-ийн том гэрээг авна штэ. Тий. Дээрээс нь хамгаалт хүсдэг багт хэцүү л. Энд чинь юм болчих штэ. Хамгаалт хүсэж байгаа болохоор KD-г авчирна гэсэн юм бол тэгээд уулна Warriors уулна авах гэж бүр нэлээд хүссэн. Тэгээд авч чадаагүй. Одоо тэгээд Jimmy Butler-тайгаа Warriors хүнээ авчлаа л та тэгээд. Тий хүнээ авцсан болдгоо болсон. Юу Warriors одоо KD-г рүү нэг дутж байгаа юм бол байх. Аваагүй нь болсон гэж би бүр хараад байгаа шүү. Тий бийцэн тэгж бодож байгаа. Ер нь бол одоо л айгүй гоё Warriors-ыг харж байна. Одоо жишээлбэл KD дахиад очих юм бол бүр лиг өөрт нь муухай байхгүй юу? Өөртөөс гадна өөрийнх нь legacy-д бүр дахиад биднэрт гоё шүү. Гаргасан ч. Бид нар сэдв болж гарч ирээл ярих л юм да тий. Би бол бүр өдөө бүр KD-г сүлдээ өрөвдөж эхэлсэн шүү дээ. Warriors дахиад очих юм бол дахиад ийм нарратив өгсөн. Steph-с яваад хог дээр үсэрсэн буцаад Steph дээр ирж авраг авч өгөх чинь. Тийм л нарратив гарч ирэх байхгүй.
Тийм. Зорлог тайлан. Дорндоос одоо боломжтой баг гэвэл юу гэж бодож байна? Дорндоос уу? Тий. Дорндоос ч юу юм бэ? За Орландо ч гэх шиг. Орландо Манайх бол татгалцахгүй. Өстө татгалцахгүй шүү дээ. Полж олж Үнэхээр болдог бол хүслээр болдог бол манайх үнэхээр татгалцах болохгүй л баха л та. Гэхдээ ер нь KD энэ 100 хаашаач явсан одоо яг өөрийнхөө энэ хүн чинь ингээд бас нэг legacy гэж юм байгаа шүү дээ. Энд чинь суперстар тоглогч. Ер нь бол хамгийн NBA тоглосон хамгийн шилдэг оноо түүхч гэд хэлэхэд хэлцдэггүй тийм ээ. Шууд болно. Тэгэхээр энэ хүн бас сүүлийнхаа карьерийнхаа сүүлийн жилүүдийг өөрийнхөө legacy-г бас харлуулахгүй баг руу ер нь бол очих واخ. Тэгэхээр миний бодлоор дорнд руу явахаас илүү өрнөдөл нэг контентер дээр үлдээл түрүүн брогийн хэлснээр баг л ер нь Хьюстон тэр хоёр л хамгийн боломжтой л юм. А яг хоо Мемфист харуул гоё юм. Мемфист өөх бас юмнууд нь байна тий. Тоглогчдор нь ч байна. Мемфист харуул зур хамгийн боломжтой санагдаж байна. Дорндоос юу вэ? Майами. Майами ч KD-г байна сая. яг зөв. Тий. Майами. Тий. Майами яваа. Саналаа. Манай инхээ ах бол KD-г бол үнэхээр хүсэж байгаа тэр. Бэж одоо энэ нэг сая жоохон техникийн асуудал гараад хэдүүлээ буцаад ирлээ. За тэгээд Кевин Дюрантийн солилцоо Майами хийтгэд явж ирсэн шүү дээ. Тэрнээс үргэлжлүүл явуулъя. Тийм. Яг хоо зөв Майамигийн хувьд одоо KD-г бол нэлээд хүсэж байгаа. Ер нь Майами зүгээр бүх том одуудыг хүсэж байгаа тийм ээ. Одоо Дэймиг хүсэжсэн өөр одоо Брэдли Билл гээд дандаа авч чадахгүй байсан тийм. Одоо тэгээд Кевин Дюрантыг араас явна л та. Гэхдээ KD очихгүй хаа. KD бол Майамир очих гэж харахгүй л байна. Түрүүтэй хавьд Дюрант хийдэд очичвал ямар хуу баг болох вэ? Ер нь хүсэдсэн тоглогч нь мөн үү? Бам KD. Тэгээд Hero. Яг нэг хит калчерд нийтгээд те очвол бас болохгүй ч юм байхгүй л л да. Ер нь бол угаасаа баг нь угаасаа тийм ямар амир калчертай баг үлээ. Ямар тийм дасгалжуулагч нь шууд итгэж болно шүү дээ. Миний бодлоор KD-г очих бол олж байх. Хөнгөө олчих байх тий. Хэрвээ очивол гэж ярих юм бол мэдээж хамгийн аюултай багуудын нэг болно л да Eastern Conference. Тийм Кевин Дюрантийн нэг одоо нэг супер павер нь юу штэ. Ямар ч багт очсон нөгөө нэг зогцохгүй гэсэн асуудал бол байхгүй. Зогцохгүй асуудал. Тэгээ багийнхаа уур амьсгалыг гол нь тоглолтыг эвдэггүй, системийг эвдэггүй, тэрийг Warriors-д харуулсан шүү дээ. Гэхдээ би KD Майамид очсон чинь би яг Бостонг хожиж гин гэж бол бас харж болж чадахгүй л. Тийм. Яг нэг KD ч өөрөө нэг хаач ямар ч ажилд орсон нэг сайн ажилтан байж чаддаг. Тэгэлгүй хоо. Тийм нэг 20 авдаг 28 хий чинь тэгэл явчихна. Тэгтээ яг нэг одоо бол яг нэг баг лидерлээ чирээд авраг авдаг үе нь бол дууссан л та. Тэгэхээр би бол аль нэг багт одоо багийн 2 дахь одын дүүрээр очиосоо. Одоо Rockets зүгээр очлоо гэж бодоход тэгэл тэнд багийн нэг л болох байхгүй. Шууд штэ. Тэгээд Rockets багийн нэг бол тэр одоо OKC-г давж ийн гэж харах уу? Харахгүй зүтэй. OKC-г үгүй. Гэхдээ плей-офф бас яах юм мэдгүй. Би дараа жилийн одоо OKC-г плей-офф бүр аимшигтай Rockets ирж бүр ингээд бүрэн потенциалаараа биш юу Thunder ирж итгээд байгаа байхгүй. Энэ жил зөв хэрвээ энэ жил байсан бол үгүй баг. Энэ жил байсан бол KD баг 30 ч олчих юм шиг тий. Зүгээр юунд очиод Майамид очиод номер 2-ын дүрээр очно ярьж штэ. Тэгвэл Майамигийн номер 1 нь хэм байх юм. Харин номер 1 байхгүй байхгүй. Байгаа юм. Харин тэгэхээр KD тэнд очсон чинь номер 1-ийн дүрээр баг очих юм шүү. Тэгвэл яран худлаа л та. Ер нь бол та хоёр ярьж байгаа номер 2-ын дүрээр очихын тулд гэх юм бол бидний ярьсан Миннесота л шүү дээ. Антон Эдвардсон. Тэ? Эсвэл бүр амар нэг зүгээр юу шуум гараад байгаа зүгээр одоо Денвер энэ жил фейлд бол бас авах боломжтой багуудын нэг гэж яригдсан бэл. MPJ оронд. MPJ дээр нилээ идэм өгөөл аавна л та. Тий. Яг хоо Денверийн нэг бас драфт хийхэд бас жоон буутай байгаа. Эсвэл Жамал Мөрэй ч юм уу те. Тий, Мөрэйтэй. Стебл Мөрийг явуулж яах гэж харахгүй. MPJ-тэйгээс одоо нэг юмудаа шахсаар агаад те. Тэгвэл гоё те. Тэгэх юм бол тэр одоо бүр Jokic KD утгаа алтна. Жинхэнэ номер 2-ийнхаа дүрээр бол KD бол тэгэхэд бол уучлаарай л аваргаал гэж харагдаж байна да. Гэтэ ер нь зөв KD гоё багтаар очиод нэг том тайзан дээр дахиад хармаар. Тийм карьерийнхаа сүүлийн хэдэн жилд нь те. Одоо энэ 2-3 жилээр энэ төвшөндөө 2 жил ч юм уу энэ төвшөнд нь бол хармаар л байна. Гоё. Гоёор нь. За тэгээд
Тэгвэл Phoenix Suns ер нь одоо яг ямар чиглэл рүү явах ёстой юм бэ те? Одоо юу гэдэг. За KD-г төсөөлөд мэдээж asset-ууд болгочлоо. Одоо тэгээд Bradley Beal-ээс угаасаа ойрын 2 жилдээ салж чадахгүй юм байна. Тэгээд Devin Booker-ыг солих ёстой. Энэ тал дээр юу гэж бодож байна? Миний бодлоор франчайз тоглогч бас солихгүй хаа. Ганц франчайз тоглогч нь бол Devin Booker шүү дээ. Уг нь саяхан хэдхэн жилийн өмнө финалд гарсан байгаа байхгүй. Chris Paul-тэй, DeAndre Ayton-тэй финалд гарсан те. Финалд гарчаад одоо ерөөсө ганцхан нэг жижигхэн л өөрчлөлт хийхэд авраг авах зорилготой тэр бага барьсан чинь харин тэгээ бас жоох менежментийн алдаа гаргацсан болов багийн зүгээс. Тэгээд ер нь 3 скор авчираад бол ерөнхийдөө тийм миний бодлоор Devin Booker-ыг тойроод дахиад нэг дайралт хийвэл хийх л байх гэж бодож байна. Bradley Beal-ээс салахын тулд гэхдээ бас нэг 2 жил бас алдах гэдэг. Тэгээд Devin Booker яг одоо гоё prime дээр очсон байдаг. Bradley Beal-ээс салах гэсрэл Booker 30 хүрлээ л дээ. Яг зөв Bradley Beal-ээс эргэжил салж болно л доо. Сүүлийн жил нэг гэдэг утгаараа багуудаас авах багууд бол байна. Гарч ирэх байх. Гэхдээ зүгээр Devin Booker NBA-д орж ирээд хэдэн жил хэдэн хөлөөлийг өнгөрүүлж гэж та бодож байна. 10 11 тийм 10 11 тийм л байгаа. 11 хөлөөл байхгүй. Гэдэг Booker-ууд амар жоохон орж ирсэн учраас ингээд одоо хүртэл яг насыг одоо манай 27 тоо 28 тоо 27 тоо те 28 баха. 90 чамтай ч зүцтэй. Биш уу. Надаас дүүх ба. 95. Үгүй 98 97 8 оны явах. Гүү шүү дээ. Tatum надтай ч зү шүү. Tatum-ээс бүр 3 жилийн өмнө орж ирсэн шүү дээ. Booker ч. Тийм. Tatum-ээс бол 2 ах байх хэвээр. Аль дээр л 71 оноо авсан санагдаад. Аль дээр ихэр чинь бас удхан ч удсан шүү. Sophomore үлрэлтээ авчихсан. Тэгсэн. Booker ч 96 оных юм шүү дээ. Харин тий чамтай ч зөөхөөс тийм. Чамтай ч 100 гэдэг хат чи. Тэгэл одоо 28 таа байхгүй. Тэр тий. Гэхдээ яг ингээд 11 хүлээл тоглолцсон үнийг 28 таа гэхээр амар гайгүй байхгүй тий. Тэгэхээр гэхдээ яг зүгээр Devin Booker-тэй цаашаа юу гэдэг одоо хүссэн амжилтанд хүрч чадах юм уу гэдэг бас нэг том асуулт гарч ирнэ тий. Гэхдээ энэ баг одоо Devin Booker-тэйгээ одоо ингээд одоо гол юу гэдэг өгөөд Devin Booker-ыг босгоод тойруулаад босгоно. Энэ бол одоо ойлгомжтой. Гэхдээ Booker харин тэр авраг цолыг нь авч өгөх юм уугүй гэдэг дээр бол нэлээд том асуултын тэмдэг бол байх л болов гэж бодож шүү дээ. Тэр асуултын тэмдэг байх болцсон ш надад бүр. Аль дээр үес 21 оноос л биш. Тэр нь бол Лука дуулснаас хойш тэр ерөөсөө асуултын тэмдэг байха болцсон надад бол. Лука дуулсан дуус те тэр. Лука дуулаад дараа жил нь Йокич дуулснаас хойш бүр асуултын тэмдэг байх болцсон. Одоо Booker ерөөсөө ийм бохгүй. Booker одоо яах юм? Jason Tatum-ээс илүү тоглогч юм үгүй байхгүй юу? Jaylen Brown-аар хуу тоглогч байхгүй юу? Багийн яг гоё 2-2 байвал гоё. Donovan Mitchell рүү ч юм уу те. Anthony Edwards хэмжээнд бол хүрхгүй гэдгийг нь бол харчлаа одоо. Edwards ч илүү high ceiling-тэй байгаа. Тэгэхээр Booker ч гэсэн бас ирээдүгөө бодоод нэг багийн хоёр л болмоор байгаа. Болдог бол би тэр Олимпийн Booker-ыг хармаар байгаа байхгүй. Багийн хаасл хийгээл багийн гол тоглогч биш. Багийн хоёр дахь тоглогч гэл. Тэгээд Booker өөрөө одоо хэрвээ зөв KD явчихсан бол Booker өөрөө явъя гэж магадгүй. Тийм. Тэгэхээр тэрнээс биш зүгээр би бол Phoenix Suns-ыг бол юу гэдэг Booker-ыг бол нэг явуулна гэж бол бодохгүй л байгаа. Тэгэхээр зүгээр Booker өөрөө бас нэлээд Phoenix-тэй хайртай шүү дээ. Phoenix-ийн Phoenix хотынхын гэсэн Booker-тэй бас л юм дээр хайртай шүү дээ. Тэгэхээр энэ хоёроо яаж салах юм бэ? Би бол нэг ойрын хугацаанд бол сална гэж бодохгүй л. Тийм, би ч бол сална гэж бодохгүй нэ. Яг нөгөө нэг Booker-ийн тоглолтын хувьд ярихад бол тийм ээ. Олимпийн Booker бол өөр одоо Booker-ийн заримдаа нэг орон гарын тоглолтыг энэ үлрэл харагдсан шүү дээ. Тэр бол шууд 3 скортой шууд холбоотой байна. Bradley Beal заримдаа Bradley Beal-ээ тоглуулахын тулд гэдэг ч юм уу те. KD бол угаасаа нэг хинж тоглолтыг ивдэхгүй усаал хийдэг хүн. Миний бодлоор байрал давхцсан энэ юугаа тоглуулахын тулд өөрөө нэг зарим нэг юм дээр нэгэн бөмбөр тоглож байгаа юм чи хойш сууж байгаа юм бол надад тэгж харагдсан. Тийм. Үгүйс All Star-т ороогүй шүү дээ. Тэгээд All Star-аас хойш бол ер нь яг нэг сараас хойш Booker бол яг таньдаг Booker болцсон байгаа. 30 оноогоо аваад зарим үед 7-8 дамжуулдаг үл те. Дайрдаг. Гэхдээ яг тэр нэг KD ирснээр ер нь бол тэр нэг хуучны хортой шартай Booker-ыг бол ер нь жоохон харахаал болцсон юм болоо гэж боддог. Одоо төгсгөлийн шийдэлтийг дандаа KD хийж байгаа шүү дээ. Booker тэр хаана ингээ байж байна. Одоо ер нь сүүлийн хэдэн тоглолтоо харахаар өнөөдөр хүртэл Memphis тэр KD бөмбөг залж ирээ шийдэж байгаа байхгүй. Өмнөх тоглолт нэр KD тэнцүүлсэн. Тэрний өмнөх юм дээр бас KD шийдсэн.
Одоо тэр нэг Booker одоо эсвэл бүр өөрөө юм спорт тоглогч гэдэгтээ итгэдэг болцсон юм уу гэж бодоод байгаа. Book бол юм нөгөө нэг юм ideal team player л да. Ер нь бол одоо ингээд багт юу хэрэгтэй тэрийг одоо нөгөө нэг би ч од хүн штэ, би ч ийм штэ гэдэг team нэг mentality, team сэтгэл зүйрээс байдаг. Ийм хэрэгтэй хамгаалах юм уу? Би хамгаалъя. Би холбох юм уу? Би холбоё. Би оноо авах юм уу? Би оноо авъя. Би хамгийн сүүлийн шилдэг гэх юм уу? Тгий. Кэди шидэх юм уу? Тгий. Энэ бол нөгөө нэг юм багт амар тийм хэрэгтэй зан чанар واخгүй тоглогчийн одоо од тоглогчийн хувьд. Гэтэ зүгээр лидер биш байгаад байгаа واخгүй юу? Наа чинь бол харин тий. Тэгэхээр баг тойруулдаг. Харин тий. Тэгэхээр нөгөө нэг том асуултанд тэмдэг гэдэг байгаа واخгүй. Хэрвээ одоо кэдигээс арай өөр одоо юу гэдэг хамтрагчтай дахиад нэг үүсгэх бах тий одоо мэдээж кэди явчихаар. Тэгэхээр дахиад харъя да одоо тэгээд Booker одоо яг одооний зэрлэг өрнөд бол үнэхээр одоо багаа манлайлаад гарч ирнэдэг бол маш хэцүү л ийм л төсөл байдалтай. Тэгэхээр зүгээр Booker өөрөө бүр залхаж магадгүй бас. Юу гэдэг. Одоо нэг 11 жил болчихлоо шүү дээ ер нь бол. Би ер нь Lex уу яа, би Luka-тай тогломоор ингээл. Гэхдээ нэр LeBron цодог талчвал Booker барс ирж магадгүй шүү. Зүгээр гинт ботсож. Тэгээд ер нь заа Phoenix Suns-ийн хувьд бол тэгэл сая 3 скорттой байралд авцсан. Тэр мөр яг л үнэ. Одоо энэ 3 угаасаа одоо сайн хоёр дасгалжуулагч ирлээ. Дасгалжуулагчийн буруу биш юм байна. Энд бол зүгээр энэ угаасаа болохгүй тий. Энэ зүгээр баг нь л зүгээр буруу болсон баг л юм байна. Ер нь бол тий. Тэгэхээр энэ баг одоо нөгөө самбарлууд айхгүй байна. Дандаа одоо юу гэдэг дундын цаа шидэж байна. Энэ бол одоо яг нэг одоогийн NBA-д бол хамгийн муу тотлого байхгүй яг үнэхээр. Мэдээж яг Booker, Bill, Durant сайн шиднэ. Гэхдээ самбарлуу дайрч самбраасаа 3 руу гаргадаг. Ийм тоглолч одооний нэг жинхэнэ NBA-гийн одоо гол модель болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр энд одоо шал авцалтахгүй байна. Тэгээд байралд авцж байна. 3 скорер байна. Хамгаалахгүй байна. KD бас ер нь бол одоо бидний мэддэг хамгаалтын KD бол байха болчих тийм ээ. Тэгэхээр ингээд их хөгшин баг болцсон байна гэдэг. Тэгээд бүгд л мэдж байгаа дөө ер нь бол. Сансын асуудлыг бол зүгээр 2025 онд 37 настай KD багийн чинь хамгийн шилдэг хамгаалагч байна гэдэг бол зүгээр ингээд инээдтэй байхгүй юу ч гэж. Жохон бас гонигтай тийм 37 настай хамгийн шилдэг хамгаалагч гэдэг. Хамгийн шилдэг оноо түүхч хамгийн шилдэг хамгаалагч зэрэг хийгээ явж байгаа. Гэхдээ бас хувь тоглогчийн хувьд тэр хүн чинь бас ингээд өөрийнхөө карьерийг бодно шүү дээ тий. Бие нөхөд нь хэдэн жил үлдлээ тэр хүнд. Тэгэж бодоход миний бодлоор хамгаалтан дээр зарим дээр нөөж байгаа. Гэхдээ нөөж хамгаалаад хамгийн шилдэг нь байна гэхэр чи нөгөө хэд юм бэ? Тэр нөгөөс нь муу. Нөгөө хэд нь яалтчгүй муу л байгаа юм. Гэтэл яг нөгөө том кэмтэл аваад тэрнээс хойш ер нь жоохон одоо нэг хамгаалтын нөгөө итгэвхэн ч юм уу юу гэдэг. Жоохон суларцал та яа харахгүй тий. Тэгээ мэдээж нас ч одоо нөлөөлж байгаа. Яг KD-г би сая бол муулахаас илүүтэйгээр Сансын бусад хамгаалагчд нь ямар жол байгааг л ер нь л зүгээр онцлоо л тоо. За окей тэгээд Сансаас гадна бас нэг баг бас сүрсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоног төс харамсалтай мэдээ бол тохиолдсон. Үнэхээр харамсалтай мэдээ. Одоо Kyrie Irving-ийн ACL-ийн гэмтэл болж таарсан. Тэгээд энэ үлрэл нь дууссан. За ирэх үлрэлийн бол ер нь би бол баг хавар мавраас ирэх боломжтой гэж хараад байгаа шээ. Ер нь одоо энэ 25 оны календарийн жилиг бол үүсэж байгаа. Харин тий. 26 оноос ирэх болов уу гэж бодож байна. Улирлын дундуур ирэх магадaltaй гэсэн л билээ. Тий. Тэгэхээр тэр нэг 26 оны календарийн жилээс эхлэх болов. За түрүүтэй ахын хувьд бол ер нь солилцооны дараа Mavericks хэр хүлээлттэй байв. Тэгээд Kyrie-гийн гэмтэл хэр тусав те. Mavericks-ийн талаар жоохон яриул. Солилцоон дээр улирал эхлэхэд дараа өнгөрсөн жил финалцсан баг штэ. Өнгөрсөн жил финалд гарцсан баг. Одоо ерөөсө тэр нэг жижигхэн пазлыг л дүүргчгэд авраг руу дайрж исэн баг байхгүй. Тэгж Clay Thompson-ыг авсан тийм үү? Шүүтрүүдээ бүрдүүлсэн те. Хоёр төвөнд бэртээгүй байлаа. Ер нь улирлын эхлээсээ ингээл жоохон Лукагийн бэртэл гимтэлч тэр бэртэл гимтэл агиух дайрлаа. Гэхдээ энэ солилцоо бол ерөөсө тэр чигт нь ерөөсө шокруулал хайцсан бүгдийг яасан. Яг хоо AD эргэж ирээд AD Kyrie юу тоглолт чадах юм нэгдгийг хэдүүл нэг эхний тоглолтын нэг тий 40 идэх минут л харлаа. Тэрнээс хойш юу ч харсан. Тэгэхэд хамгийн харамсалтай нь Kyrie ингэсэн. Ингээ бэртчлээ. Бүр season out болсон. Дараа жилээс ирэхээр
Одоо тэгээ AD чирэх юм уу? Клей чирэх юм уу? Миний бодлоор Клей Томпсон гэдэг хүн авраг авах гээд хортой шартай өөрийнхөө бүр ингээд өөрийнхөө бүр хайртай багаасаа тэнгүүтээ өөр бас өндөр гэрээх боломжтой байсан шүү дээ. Тэр бүгдийг золиод мөнгөө золиод авраг аавна гэсэн зорилготой уг нь Лука дээр ирсэн байхгүй. Лука л. Тэгсэн Лука дээрсэн Луканы явц. Лукаг нь явуулсан. Тий, бүр менежер нь явуулсан. Яг одоо бол KD бол солигдох хүсэлтэй байгаах өөрөө. Клей тэгвэл KD-ийн Клей өөрөө солигдох үнэхээр хүсэлтэй байгаах. Баг нь сүрчлээ, AD-ийн бэртчлээ, Кайрийн бэртчлээ. Хоёр төв нь 8 тоглогч бэртэлтэй байна гэсэн. 8-8 тоглогч. Одоо ерөөсө 7 тоглогч. Юм гэдэг бас их хоржоонтой юм аа. Үнэхээр хоржоонтой. Нөгөө Клей чин Lakers Dallas хоёроос Dallas-ыг сонгоод Лукаг сонгоод очсон байхгүй юу? Тэгсэн Лукад Lakers шүү дээ. Тэгээ хамгийн амар нь Dallas Warriors-оос илүү ирээдүйдээ болохоор сонгосон ч одоо Warriors нь л Dallas-ийнхаа дээр. Яг одоогийн байдлаар дээр шүү дээ. Тэгэд энэ зүгээр сүүлийн одоо нэг сар одоо зүгээр ганц юм биш. Ер нь бол зүгээр мэргэжлийн Америк спортын түүхэнд одоо нэг франчайзын бүр хамгийн одоо том одоо доош уруудалт болчиход байгаа. Энэ бол одоо за мэдээж яг 26 настай франчайз тоглогчоос солисон. Дээрээс нь юугаа маш сайн байсан Quentin Grimes-аас солиод юугаа Kelly Barton-ыг авчирсан. Kelly Barton гэмтэлтэй үнийг авчирсан бас. Тэгтээ Kelly Barton-ыг гэмтэл бол ерөөсөө юу баг шүү дээ. Тийм нууц бол ерөөсөө байга шүү дээ. Манад байхдаа л гэмтэлтэй байсан. Тэгээд нэг юу ястэй гайгүй гэж бодоод авцсан чинь илүү хүнд гэж бодоод тэнгүүд юугаа Филигээс нэг драфт ирэхийг нь буцаадаг байхгүй. Тэгж яажсэн. Тий. Тэгээд Келиберт одоо тоглохгүй. Тэнгүүд ганц л тоглолт нь орсон. Тий. Тэгээд за AD ирээ шууд гимчлээ. Юугаа Gafford гимчлээ. Тэгээд одоо ингээд сэлгэнд нь баг 8 тоглож хүрэхгүй шүү дээ. Нөгөө нэг руки биш sophomore Omax Prosper-ийн үйлрэлд дууссан. Jada Hardy гимтсэн. Тий. Өөрөөс X-Amd Nvidia Christie гэсэн гурав. Тэгээ Brandon Williams байхгүй. PG Washington байхгүй. Ингээд нэг франчайзын нэг сарын дотор яаж сүрж болдгийг бүр ингээд ярууд дорно. Одоо бид нэг харж байгаа байхгүй. Үнэхээр одоо ийм. Тэгэд зүгээр нөө Лукаг сольдог одоо AD-г авчирдаг гол шалтгаан чи юу штэ. Маш хурдан аврах гэж зорьсон. Гэтэ харин тэр зорилго нь одоо ингээд бүр замхарчлаа. Харин тэр бүр ингээд аим хэцүү болчихлоо. Тэгэхээр одоо стонер яах ёстой одоо нэр бүүм гэд. Гэхдээ одоо нөгөө манай төрөйтэй ахын хэлэх дуртай өгөөд шин. Хошишог гэдэг. Хошишог болоод байгаа байхгүй надад. Имэгнэл хошишог гэдэг. Менежер бол үнэхээр имэгдэлтэй байдалд угаасаа ингээд. Менежер болон багийн шин эзэн тий. Багийн шин эзний юг бол зөвшөөрлөхгүй нэг хийхгүй шүү дээ. Яг өөрсдөө гал ер нь тэгэл хутга дүрчлээ гэж харж шүү дээ. Ер нь ирээдүгөө ч гэсэн ер нь иймэрхүү байдлаар л балжлаа. Яг бүр гоёор харъя энэ багийг бэртэл гимтлэхүүгээр байна гэж төсөөлөх юм бол мэдээж гоё баг. Үзээтэй. Тэгвэл үнэхээр гоё үзээтэй баг. Тэ? Бэртэл гимтэл гэдэг юм бол яалчгүй тэгэл энэ спортын угаасаа л спортын салшгүй нэг хэсэг. Энд бол үнэхээр хараал хүрцсэн юм уу гэмээр л амар ер нь багаараа л өртлөө. Ирээдүй бол маш бүрхэг харагдаж байна. Кайри одоо за багийн ирээдүй гэхээс гадна Кайри ирэн гэдэг тоглогчийн бас хувь тоглогчийн ирээдүй бас айгу харт айгу тийм риск тийм өрхөдөлт болчихж байгаа юм. Яг л өөрийнхөө те шүтэнийхээ араас ер нь л орчлоо шүү дээ. Энэ бэртлээс эргэж ирээд яг ямар формтой эргэж ирэх юм нөгөө гой уран яруу Кайри эргэж ирэх юм уу те. Яг тодорхой хэмжээнд мэдээж байлгүй л яг хөө. Гэхдээ одоо яг энэ төвшөндөө яг эргэж үнэхээр ганган байлаа шүү дээ энэ үйлрэл. Ямар гайхалтай. Гой байв те. Тэгээд Кайри ч одоо юутай 33 та эргэжэл 34 өрнө. Тэгээд 34 орж ирээд тэгээд одоо юу гэдэг яг бидний мэддэг 100 Кайри байна гэдэг бас жоох эргэлзээтэй байна. Дээрэс нь Кайри ч юм бол нэг хурд жижиг нэг одоо нэг жижиг алхам дээрээс хурдан тесрэлт гаргаж тоглолдог одоо тоглогчтой амар өсөрдгүү маа гэхэд одоо тесрэлтийн хурдаар ингэж тоглолдог. Тэгэхээр тийм тоглогчид одоо өвдгөн дээр нэхэр айгүй хэцүү л санагдаад байгаа юм л да. Яг харамсалтай. Бодох юм бол ACL-ийг бол бас нэлээд бас гайгүй болцсон л доо. Гэхдээ л 34-тэй хүн гэдэг бол бас чанга хонгой. Одоо Роуз яаж илээ 20 идтэйдэг юм тэгэхээр. Роуз 20 идтэйдэг юмтэл тэгэл үнэхээр олон баг дамжаал. Тэгэд Кайриг бас зүгээр яг за мэдээж амжилтаас гадна энэ зүүн нөгөө нэг Супермакс гэрээ хийчихсэн. Тэр нь бол санхүүгийн хувьд бол бас амар том алдагдлалт бол
тоглогчийн хувьд бол орчлоо шүү дээ. Энэ дараа жил чинь player option таах шүү дээ. Тий. Тэгэхээр одоо ер нь одоо сая ингээ хүнд гимжиж байгаа учраас эргэжлийн player option-го манай авах. Тэгээд тэрний зараа 100 одоо нөгөө нэг unrestricted free agent болж байгаад багаа сонгоно. Ер нь бол тийм л арай илүү мөнгө өгсөн ч юм уу те арай илүү аваргын төлөө. Яг гоо зүгээр баг руу. Тухайн үед зүгээр Кайри зүгээр бидний мэддэг Кайри хүрээд ирчихье гэж бодъё. Тэгвэл мэдээж Далластай бол шинэ гэрээ хийх л баг тий. Тэгэхээр зөв энэ 100 одоо нөгөө том гэрээ нь жоо хударчлаа. Харин уул нь бол 5 жилийн дэдэ сая гэж хэлсэн шүү дээ. 5 жилийн 313 сая гэрээ гэж хэлсэн. Одоо нөгөө Лукад өгөхгүй гэжсэн гэрээ Кайрид өгнө гэж ярьжсэн тий. За тэгвэл Даллас Санс энэ хоёрын ер нь аль нь плей-инд ороосоо гэж бодож байна. Даллас Санс яг одоо гарах. Одоо энэ хоёр ч яг ингэ дээр доор байгаа байхгүй. Санс үлгүй яг хөө. Үнэхээр одоо Даллас плей-ин тоглоод би яг хожиж ийн гэж бас яг дээр байгаа багаа хожиж харахгүй л. Санс мэдээж KD яаж утсан KD бол KD шүү дээ. Тийм. Бид үзэж фэнэт юу зүгээр KD Booker хармаар байна тий. Тэнд бэртэл сүрцэн Mavericks-ийг харж яснаас Max Christie-г харж яснаас Max Christie-г харж яснаас яг тийм байхгүй. Би бол Санс-ыг хармаар байна. Миний бодлоор Санс ороод ирчих. Энэ яг өрнөтийн плей-ний байрлал угаасаа аюу тийм алаантай байна л да. Сүүлийн 2 үлрэл. Санс тэр нэг яг үдсэн хуваар нь хамгийн хүнд байгаа л да. Дандаа гол нь гүйцэж чадахгүй. Тэгээд Mavericks ч яаж хийж байгааг ганц хоёр хожоод байгаа байхгүй. Өнөөдөр жишээлбэл Spurs-ыг хожсон байгаа. Өнөөдөр жишээлбэл Brandon Williams хин Dinwiddie дээр ч амар сайн тоглосон шүү дээ. Dinwiddie, Clay тэ нэг Kessler Edwards гэдэг. Kessler Edwards тэ. Эцсийн төв дээр гараад байгаа шүү дээ. Тим нөхдүүд алж идсэн байлээ. За окей тэгээд Даллас Сансын талаар бол нэг иймэрхүү тэгээд ирэх үлрэл одоо Далласыг эдитэ бүрэн бүрэлдэхүүн дээр нь дөрөвдөр тоглож байгаа эдитэ харъя да тий. Уулан дээр нөгөө нэг эдигийн эхний тоглолтыг та үзсэн бах тий. Монстер. Үнэхээр ёо тэр зүгээр яг тэр нэг одоо хэдий 30 юм тэр бол нэг тоглогчийн бүр ингээд яг энэ үлрэлийн магадгүй бас хамгийн пик тоглолтууд нэг. Үнэхээр эдиг өөрийнхөө мэдээлэл хүсч гарсан бүр амар энергитэй гарчсан. Тэгээ бүх бөмбөний яас эдиг явж исэн. Бүх бөмбөнд хурж исэн. Монстер ч гэх нэг доминант гэдэг үгийг бол хэлж болохоор байсан. Тэгээд харамсалтай хитрхи хичээгээд хитрхи их энерги тэгэхээр л гимтчихдээ юм. Гэхдээ тэр нь жоох харин энэ эди ирээ солидог байсан бол тэхгүй байсан байхгүй. Тэгэхээр эдигийн карьерч жоохон хэцүү л бас болоод байгаа. Тийм энэ жил уул нь хараад ир чинь All NBA All Defensive багт нэрлэгдэх бас үйлрэл нөхгүй юу. Тэгээ нэгдүгээр багт нэрлэгдэх боломжтой бүр. Одоо тэгээ худлаа болчлаа л доо. Үндсэн тоглолт нь хийдэж болчих тэ. За тэгэд нэг хүмүүс West-ийн плей-ний байрлалуудын талаар бас яриад явчихъя. Warriors дэше 6-д орж ирсэн байна. Тэг яг одоо 6-д явж байна. Солилцооны цонхны өмнө бол 11-т явж исэн баг бол огцом дээшилсэн. За Sacramento Kings ч гэсэн сүүлийн хэдүүлэр тоглолтуудад сүүлийн 10 тоглолтын орог 8-2 лөө сайн байгаа. Гэхдээ өчигдөр өнөөдөр 2 дараалал хожигдчихлоо л доо. За тэгээ Minnesota бас одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох чинь Gobert-ийн гэмтэл идгсэн, Randle хүрээд ирсэн тийм. Тэгээд Randle-тэй сүүлийн 10 тоглолтод 10-0 гэж байгаа юм бэл. Тэр бол сонирн байгааз. Бас тийм. Randle-тэй зөгцөхгүй байна гэдсэн. За тэгвэл аль баг нь юу н плей-оффтоо яг орж аль нь плей-ийн өрсөлдөх вэ эдгээр багуудаас Clippers бас доошоо унах магадaltaй байгаа. Гэхдээ сүүлд бас 2 хожицсан байгаа харагдсан. Би уг нь энэ Rockets-ыг доошоо унаад дээшээ Warriors, Minnesota за тэг Clippers энэ 3 дээшлэн гэж айгу бодож исэн байхгүй. Тэгсэн чинь энэ залууч чи хожоос орчиж Rockets-ийн. Ерөөсөө унахгүй яг одоогийн байдлаар 5-5 явж байгаа те байранда байж л. Миний бодлоор Warriors 6-аар гарах байхаа. Rockets унах уугүй л гэдэг нь үлдсэн тоглолтууд та. Тэгээ одоо яаж яагаад Rockets ч 3 хожлын зайтай байгаа юм биш үү? 40-37 гэдэг чинь. Тэгэхээр бас нэлээд хөөрхөн зайтай гэсэн үг шүү дээ. Тэгээ нөө хин өмс гимчлээ. Amen Thompson гимчлээ. Тийм. Amen Thompson ч 10-14 харамсалтай ингэсэн үе. Amen Thompson чи нэг самбар дутуу байсахгүй triple double хийгээд. Тэгээд тоглолт ойлгомжтой болсон 20 доноо хожижсэн зөө. Тэнгүүд Ими Удоко манай нэг triple double хийх гэж гүцээгээд ирээд самбараа аваад triple double хийгээд буцаад нөгөө довтлогоон дээр шагаах гიშгээд. Өө баларсан. Азгүй. Йоо тэр өстө үнэхээр азгүй. Тэгээ 10-аас 14 хоног гэсэн байлээ шүү. Тэгээ 2-7 хоног гэсэн байлээ. Тэгээд ер нь зүгээр энэ 6 бол би бол одоо байр солихгүй хаа гэж бодоод байна. Minnesota сайн байгаад байгаа шүү. Тий, арай гүцэхгүй хаа.
Warriors-ыг биш би харин Rockets-ыг. Тийм, Rockets-ыг унах болов гэж. Rockets техник 6 дээр амьд үлдчих واخ. Амьд үлдчих واخ тийм. Гэтэ яг нэг юм залуу багууд ч өвлөрлийн төгсгөл рүү жоохон унд шүү дээ. Тийм ээ тий. Гэтэ нөгөө хэн байхгүй Rockets-аас нөгөө нэг Vomtit байхгүй байгаа. Vomtit ч үнэжээд байгаа шүү дээ. Vomtit байхгүй учраас нөгөө нэг жоохон хождоод байгаа. Тэгээ Vomtit ирчүүл бас гайг болов гэж бодод шүү дээ. Гэтэ Minnesota дээшлж магадгүй юм уу? Minnesota-г би бол дээшилж хийсэй гэж хүсэж байна ер нь бол. Одоо яг нэг уучраа олцсон бүгд гол нь бэртэл гэмтэлгүй байна. Дээрээс нь Антони Эдвард сүүлийн тоглолтууд сайн байгаа. Дивчензо ирчлээ. Тэгээд энэс гаднаас Lakers жоохон доошлох магадгүй. Яг гэх юм бол LeBron-ийн гэмтэлтэй холбоотой. Дээрээс нь маш хүнд хуваар хүлээж байгаа. Одоо эх 7 хоногт юу одоо 8 хоногт 5 тоглолт юм. Одоо маш тийм тэр дандаа Milwaukee, Memphis, Nuggets хоёртой яг дарааллаад юм гээл шүү дээ. Тийм аим хүнд нэг аяллууд хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь LeBron байхгүй. Тэгээд дээрэс нь одоо нэг гол тоглолт Rui байхгүй тийм ингээд Lakers-ийн хувьд бас жоохон эвгүй байгаа. Ер нь жоохон одоо хожих багуудаа хожихгүй бол өнөөдөр шиг одоо юу гэдэг хожих багуудаа хожихгүй бол доош унчих аюул бол байгаа шүү. Өнөөдрөөс яа шившгийн тоглолт болсон шүү дээ. Тэгээ Лука дандаа тэгж тоглохгүй хаа. Лука Ривс хоёр тэгж давталгал яаж хийж байгаа бэ гэх нэг юун дээр Ривсай нэг подкаст сонсож байгаа. Одоо ESPN одоо хамгийн топ аналист л та ер нь бол тим лиглэр бол хэлж илээ. Лука Дончич ер нь жоохон энэ жил зүгээр шидэлт нь бол маш таараа байгаа. Зүгээр гимтгээс өмч тэр. Тий. Хүлээлгэснээс. Тэгэхээр леглэр хэлж байгаа бол Лука Донч энэ хүлээл шидэлтэй юу гэдэг хуучин одоо Лука шиг байна гэж харахгүй гэж хэлээ. Тэгээ би бас санал нэг. Тэгээ дээрэс нь Лукагийн хувьд ер нь нэг хамгаалагчаасаа нэг separate down тий одоо нэг холдох одоо тэр нэг тесрэлт нь ерөөс байхгүй байгаа даа. Тэгээд одоо нэг уул нь step back хийгээл шиддэг штэ. Тэгэл хийдэг штэ. Тэр step back-ууд нэг тийм их удаан байгаад л ерөөсөө. Яг хөө мэдээж яг хөө гэмтлээс иргэн ирж байгаа ч гэсэн тэр нь ерөөсөө нэг формд орж өгөхгүй бат л. Тэгэхээр одоо нэг жишээлбэл сая Бруклиний хамгаалагч зүгээр ингээд наалдаал авчиж тэгэл дамжуулах зай хайгаал эсвэл нэг юм эвгүй байдлаас заавал унж идэв. Тэгэхээр тэр нэг тесрэл тэр нэг өөртөө зай гаргах тэр юм байхгүй байдаг байхгүй. Хурд нь те хурд тесрэлт нь бол байхгүй байдаг. Тэгэхээр хэрвээ Лука тэрийг олж чадахгүй бол тэгээд LeBron байхгүй. Тэгэхээр бас жоох хэцүү л байгаа даа. Гэхдээ зүгээр LeBron ирчихээр би бол Lakers-ийг бол нэлээд зүгээр плей-оффт бол маш аюултай баг л гэж харж байна. За тэгвэл ер нь Wolves дэвшилж магадгүй. За Warriors бол юм байна. Тэгээ Warriors-ийн сүүлийн хэдэн тоглолтуудын талаар бас харсан уу? Одоо энэ чинь Butler ирснээс хойш ганц л төгсөглөө шүү дээ. Butler ирснээс хойш галзуул шүү дээ. Багаараа уур амьсгал нь ч гоё байна. Butler яг л хэрэгтэй юм энэ багт дутчихсан бүх юм л аваад ирсэн. Тэ. Ер нь хин Steph ч гэсэн ер нь last dance гэж юм биш үү те. Steph-ийн сүүлийн 2 сарын тоглолт амар ах шүү дээ. Steph яг All NBA first team багтахаар тоглож байгаа. Үнэхээр гайхалтай байгаа. Тэгээд за мэдээж яг Jimmy Butler ирсэн. Дээрээс нь энэ багийн нөгөө нэг spirit энэ багийн тэр нэг уур амьсгал шал өрөлдсөн. Үнэхээр хуучин шиг байх. Одоо нөгөө нэг тэр нэг аврагын swag гэдэг юм гадарцсан гоо. Одоо жишээл хэнийг хардаа Draymond-ыг хардаа. Draymond бүр хамгаалалттай бүр үнэхээр солиотой тоглож байгаа. Яг хуучны мэддэг Draymond ирсэн байгаа. Тэгэхээр энэ багийн нөгөө бид нар танаас илүү шүү гэдэг нэр өөрсдийн тэр итгэлээ болоод тавсан. Тэр нь бол хамгийн авилт. Одоо нөгөө адгийн юм уу довтлохотой Gary Payton хүртэл 25 оноогоор бага оноо хавалтаар тэргүүлээд байгаа байхгүй. Gary Payton штэ бүр. Тэг эн чинь тэгээд багаараа хичээж ин гэсэн үгтэй бүгдээрээ. Одоо ингээд нэг сайн тоглолтууд нь ингээд халдварлаж штэ нэг тийм халдварлаж байгаа байхгүй. Тэгээд Moose Moody гарснаас хойш юу лээ тоглолтод төгчлөө те нэг тийм амар стат яваад сайн байгаа. Одоо тэгээд Kuminga ирэхээр харин яаж гаргаж зохицуулах юм байгаа. Ер нь бол сэлгэнээс л тоглох байна. Стив Кер шиг дасгалжуулагч бол тэрний учрыг бол амарх болох واخ. Тий. Мөдид айгу хайртай маа яаж чад. Үнэхээр хайртай. Тэр бас мөдигөө сайн ч ашиглах юм ер нь төгөөрсөн. Мөди бол сайн байгаа шүү. Хаавч. Тэгээд хэн бас сайн байгаа. Нөгөө нэг Мексикгүй Сантосыг сайн байгаа. Тэр Пост Сантос гэдэг хоёр үнэ гэсэн хаанаас ухаад болоод гараад ирцгийг вэ те. Сонирхолтой хүмүүс шүү. Угаасаа нэг жилд нэг тийм сурприз тоглогч нар гаргаж ирээд идэв шүү дээ. Тоскана Андерсон тий. Яг зөв тий. Тэгэд гоё байна. Би зүгээр ойрд бол Warriors их үзэж байгаа. Яг тэр нэг хуучны Warriors swag гадарч. Draymond Steph хоёрт нэг л тийм. Гэтэ Draymond
бол гэхдээ нэг сүүлийн үед хувь үнэн жоох нөө худлаа болоод хэлээ гэж. Юу тэр нэг тэр нөө яасан бэлээ. Хөргий Катиг яаж байгаа тэр одоо. Тэр жоох муу. Тий. Одоо нөө нэг найз нь хавдраар бас нас ороод нөө нэг фюнералд нь явсан өдөр нь тий. Наа чин Жими Батлераас цугтаага манай багтаа тоглоагүй маа гэ. Тэр жил жоох амар дисреспект санагц. Яг тэгж ярьсных нь оройн тэр мэдээлэл нь гарсан байхгүй. Тий. Манай яг нэг жоохон тийм нэг олны одоо нэг юу гэж ярьдаг штэ. Нөгөө controversial яриаг манай яг нэг хүмүүс татах гэсэн яриач гэж магадгүй те. Тэгвэл яг нөгөө Дремондыг хит их нөгөө яаплаад байна гэж бол медианууд хэлээ. Маш яаплж байгаа. Тэр All-Star Weaver чинь лайтал байсан штэ. Бүр. Гэтэл талбайд бол гайхалтайгоо. Уусаа одоо гимтгчгүй байна. Тэгвэл үлрэхлийнхэн чинь гимтэл орж гараад сэлгэнээс ч орол те. Гоё. Би ер нь зөв Warriors-ыг энэ жил бас плей-оффтоос гоё үзнэ гэж бодож байгаа. Одоо жишээл OKC-тэй хамгийн амар айлах багуудын нэг мөн биз дээ. Мөнөөс юм. Warriors Lakers соёл. Яг OKC байхгүй. Хэцүү. OKC-г юу одоо Warriors OKC-г барахгүй гэж юу? Байхгүй. Зүгээр нүг хамгийн айлах баг л гэж юу? Аамшаа баах. Тийм барахгүй. Юу мэдээж тэгтээ зүгээр бол явуулчихгүй. Тийм. Ер нь бол хамгийн эвгүй багууд нэг шүү дээ. Одоо жишээлбэл үлрэлт бол Warriors бол 2 өжигдсэн байгаа шүү дээ. OKC өөрсдөөсөө болоод. Миний бодлоор Warriors OKC-г хэрвээ плей-офф тааруул хожно. Яг өнөөдрийн яг Warriors шүү дээ. Батлертай ийм аимшигтай бүр ийм мангасууд бүр ийм болцсон. Эдгээр бол миний бодлоор шууд хожно. Би OKC-д ягаад яг OKC үнэхээр гайхалтай тоглож ин л да. Багаараш тэр сагсан хүмүүстэр те. Гэхдээ дараа жил бол би OKC-г бол финалд гараад баг аваар авсан би гайхгүй. OKC дараа жил шүү. Энэ жилдээ бол яг финалд бол би OKC-г яг финал хүрэх зам нь амар хэцүү болчихлоо шүү дээ. Ингээд Warriors гарч ир. Хэрвээ Warriors дээр гарч ирээд алин дээр нь чи бооцоо тавих байг надад сон. Би Warriors дээр л байна. Яаж ч үзэн Steph дээр эсвэл нэг тийм нэг сүжин юм сүм байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгтээ зүгээр би яг ингээд OKC-ийн ингээд ийм гайхалтай тоглолт Монгол те Батлерын ингээд энэ жоохон ингээд Майамид хийсэн драма эдэр нь ерөөхдөө Манусыг сүүлийн нэг 2 жил яг ямар тоглогч ямар левелийн тоглогч нар ямар аюултай хүмүүсийг жоохон мартагдуулсан байж магадгүй. Хамгийн амар нь Батлер яг Майамид ямар Батлерс тэр бүр хивэндээ л бил. Бүр яг хивэндээ билээ. Стефч бүр сүүлийн 1 сарын тоглолт нарсан те аимшигтэй л билээ. Одоо тэгээд төвийн байрлал дээр л жоохон эргэлзээл байж магадгүй. Төвийн байрлал дээр үнэхээр тэр хоёрыг яаж зогсоох юм? Тэрнээс биш бол үгүй би бол яг Warriors-ын талд нь үнэхээр таарлаа гэвэл шүү. That's nice. Хэдүүлээ бас плей-офф таар энэ хоёр бас таарах магадлал өндөр гол. Жишээл Warriors плей-ин л ундаг ч юм уу те эсвэл 2 дугаар шатанд ч юм уу те тиймэрхүү байдлаар. Warriors яг зүгээр 5 руу дээлчих юм бол 2 дугаар шатанд таарах магадлалтай те. Тэгэд би бол Батлерыг ингэж тоглож байгаад бүр амар баярлж байгаа. Тэгэхгүй бол Майамигийн чи бүр ад үзээд бүр хинт чирэггүй болцсон. Бараг Wiggins-с дор мор гэлээсэн ч юм. Батлер нөгөө нэг Майамид болсон тэр нэг олон нөгөө нэг юуны ачаар гэх юм уу амар тийм эрүүл аваад ирсэн. Фрэш аваад ирсэн. Одоо тоглолт өнчихгүй байгаа. Амралттай гэж. Амралт сайхан буудан дээр сайхан тоглож сууж байгаа дэрсэн. Даалуу маалуу тоглсон. Даалуу тоглсон шиг. Тийм яг 5-аар юм уу 6-аараа орж ирэх л байх л та тий. Гэтэ хэрвээ плей зөв муухаарууд тий унлаа гэж бодоход хэрвээ плейн л унах юм бол унаад плейний тоглолт хийх юм болно шүү дээ. Миний бол Warriors 7-оорош 8-аар гарахыг хүсэх. Хамгийн хүсэх нь Денвертэй таарснаас эсвэл Lakers-тэй таарснаас. Харин би шууд зовлонгийн түргэн дээр гэж шууд угаасаа тийм характертай тоглож шүү дээ. Warriors Денвертэй бол таарахыг хүсэх байх. Warriors Денвертэй таарах үнэхээр хүсэхгүй. Зүгтаагаад харин OKC дээр бол миний бодлоор Warriors-ийн OKC-г окей санаанд нь багтсан. Денвер цухтад OKC таарахыг илүүд үзнэ гэж байна. Бүр яг Jimmy Butler ялангуяа өөрөө бүр хэрвээ үнэхээр тэх юм бол яг бүр тэрийг бол үнэхээр хүсэх. Warriors бол сүүлийн 2 жил Денверийг нэг ч хожоогүй байгаа шүү дээ. Барж идэг байгаа шүү дээ. Тэгээ Jimmy Butler-ыг гол нь Aaron Gordon, MPJ 2 амар зогсоодог ер нь хүмүүс нөхгүй гол. Зүгээр яг Денверийн хувьд нөгөө нэг юу байгаа даа. Aaron Gordon гэмтэл амар тийм том асуудал нэртэй байна. Gordon ч сая 4 минут тоглосон уу? Gordon ерөөсөө ингэ нөгөө нэг одоо энэ нөгөө каф гэмтэл нь ерөөсөө ингэ энэ нөгөө идэхгүй байгаа байхгүй. Нэг ороод ингэ буцаалц тэр сэтэрчээд байгаа. Энэ одоо плей-оффт бол нэлээ гай болох байх. Тийм гэж харж байгаа. Араа айгүй их нөгөө нэг Westbrook гараанд гараад MPG 4 дээр тоглож байгаа тоглолтууд айгүй гарч байгаа шүү дээ. За окей тэгээд West ярианаас хүр хязгаарлаад хэдүүлээ East рүүгээ орцгоо. Тэгээд
подкаст хийхэд бол бас Lamelo Ball-ын фэн гэдгээ бол бас дуртай тоглолт гэж тийм дуртай тоглолт гэсэн. За тэгээд Charlotte Hornets ер нь энэ жил ямар хүлээлттэй байсан бэ? Тэгсэн одоо нөгөө баг маань хаана юу хийж явж чинь те? Аха. Улирал тийм ээ. Улирал эхлэхээс өмнө ч гэсэн яг амар тийм контент руу хийж байгаа сүүлийн хэдэн жил. Бүр багийнх нь бүр франчайз түүхийг харсан ч тийм байгаагүй. Мэдээж Lamelo Ball ирж ирсэн. Гой мөчтэй, гой улирал. Brandon Miller-тайгаа хэрхэн зөгтөж тоглох нь энэ улирлыг бас яаж гой өнгөлөг ихлүүлэх нь тэрнээс яг ер нь бол улирлын дундуур те унах уу цаашаа ингээд солилцоо гэдгээ шийдэх тийм харсан улирал бол ер нь эхэлсэн. Charlotte-ийн хувьд бол Lamelo Ball ч гоё байла. Brandon Miller жоохон гимтэл бэртлийн бас нэг жижигхэн асуудалтай байлаа те. Миний бодлоор Charlotte дэжгүй яг босч л яваа баг. Босч л яваад залуучуудаар тойруулаад бүрдүүлж л. Зүгээрийг солилцоо 8-нд зарим нэг тийм сайн 8-аг юу хийхгүй байгаа юм шиг санагдаад. Одоо сүүлд авсан төвийн л харч тээ. Нийтийг хэлхээс ч жоох санаа зовмор тээ. Тэгсэн манай өмнөхөр өөрөө би прайм дээр явж гэнэ гэдэг байхгүй. Тий. Нэрээ тэгцэн байсан шүү дээ. Би бүр тэрийг хараад би яг прайм дээр явж гин л гэдэг байхгүй тээ. Юсуф нөрх гэж прайм дээр явж байгаа гэсэн шүү. Тий. Гэдэг ч юм уу тэгээд ер нь бол ирээдүй одоохондоо бол гэрэлт ирээдүй ярихад бол арай л тийм хоолол байна л да. Франчайз тоглогчоо олсон гэвэл олсон бах. Яг бол бүр ингээд Bobcats-ийн үеэс харахад шүү дээ. Одоо яг өмнө хэм бисэ Kemba байсан юм шүү дээ. Ер нь бол авчдаг Kemba л байлаа шүү дээ. Одоо тэгсэн Lamelo байна. Гэтэ Lamelo Ball одоо бас өөрийн чийлдгэр дээ асуулт юм шиг Lamelo Ball бас нөгөө нэг чирээд дээ аврах ч юм контентерд үзэхэр тийм мөн үү. Энэ зүр айгуу тийм гоё entertainment баг болж магадгүй бах. Тийм яг авраг авах амбицтай баг бол ер нь түүхэндээ ч байгаагүй. Lamelo Ball уран гоё тоглож штэ. Нэг хөл дээрээс энэ жил хийж шийдэд байгаа. Нэг шилтэй хөл дээрээ шидэлтийн хаан штэ. Хаан бидтэй тийм бүр юу лээд бүр тасархаа байгаа штэ. Ард нь байгаа тоглогчдыг нэмээд бараг Lamelo гүцэхгүй л. Тийм статтай л. Нэг хөл дээрээ шидэгтэй өөрөө тийм амар тийм swag-ийг тоглох штэ. Үнэхээр гоё swag. Яг нүүр царайд NBA-д айгуу тийм хэрэгтэй fan base ихтэй. Нүүр царай гоё ингээд залуучуудыг те шинэ хүүхдүүдийг ингээд тийм татах. Одоо юу ч юм аюурсан шиг ч юм уу тийм нэг уран гоё тоглолт. Тэгтээ хизээч бас ялагч болох уу гэж асуух юм бол би бол хийлж бол чадахгүй хэцүү л аавынхаа хувьд бол мэдээж үрдэл ялагч л та тэр гуруулаа тий. Тэгээ ах нь бас дүүдээ гоё дуу хийж өглөөд ер нь нэлээд гоё явлаа шүү дээ хөөрхөн. Гелогийн дуу алж байгаа. Гелогийн Tweaker одоо зүүдж алж байна нэрээ. Tweaker дэлхийд даяарч алдсан тий. Гэтэ яг хөө тийм бас нэг удаан юутай юу биш лээ. Тэр мим гарцсан байсан мэт тий. Tweaker All Star үеэр дуусчаа талбай дээр хамгийн удаан өнгөрсөн минут нэгэ тий. Тий. Тэгш дуулсан чинь тэгж байгаа юм шиг. Нэг бүтэн бодгийн яваал тэгэл дууссан мэн үү. Тий, Lamelo Ball-ийн үед Charlotte-ийн хувьд бол тий болоогүй баг уу. Гэтэ яг хуу тунд айдчгүй баг бүртгэл бах бүрдээсэ тий. Charlotte бол тэгээд одоо мэдээж юу контентер бол маш хол юм. Маш хол харин тийм үнэхээр ядаж плей-офф. Одоо зүгээр тий. За яг зүгээр Charlotte дээр нэг зүгээр юу юм байна. Эрэг их юм уу гэрэлтэй ирээдүйн бол зүгээр би бол Charles-тэй дасгалж байгаа ч шаардж байгаа. Charles-тэй бол угаасаа энэ Босноос ирсэн. Энэ жил зүгээр залуучуудыг их гоё тоглуулж байгаа. Залуучуудыг их тийм шахаж байгаа. Ийм тоглолтыг гаргаж байгаа. Тэгэхээр зүгээр энэ багш нэг сайн дасгалж жуулахчгүй ер нь бол удсан шүү дээ. Ер нь удаан хугацааны дасгалж жуулах тийм ээ. Ямар бөрөөгөө лээ. James бөрөөгөө байсан тийм ийм байсан. Тэгэхээр энэ дасгалж жуулагчтайгаа удаад энэ дасгалж жуулагч нь одоо жинхэнэ багийн соёлыг суулгаад тийм ээ. Тэгээд тэр соёл дээр одоо юу гэдэг вэ? Lamelo Ball-тайгаа, Brandon Miller-тайгаа, Mark Williams-тайгаа ингээд одоо дунд хэмжээний баг болоо. Марк Уильямс гэсэн. Марк Уильямс ч All Star-аас хойш юу тоглосон уу? Тоглосон. Тэр ерөөсө гимтэл нь идэхгүй байсаар энэ үлрэлийг дуусгах шинжтэй шүү. Тий. Яг нэг тоглолт нэг өнжөөд нэг тоглоод ингээл. Гэхдээ одоо тэр diabetes юм уу тэгээ нөө prime дээр яваа төв хоёрчл тоглоо. Prime дээр явж байгаа төв маань. Үнэхээр тэр өнөөр хоёр нэрийн итгэл гिचмээр үнэхээр итгэлтэй өмнө. Сүүлээ тэгээ Miles Bridges сайн тоглож байгаа. Тий. Bridges чирж байгаа шүү. Одоо Lamelo-гийн тоглолт унтсан шүү дээ яг үүндээ. Унсан. Bridges ч угаасаа ер нь тэр 3 жилийн өмнөх Bridges бол одоо нэг хальт харагдаад айгу тунд айж өнөө асуудал тарихаас өмнөх те Bridges айгу гоё байсан шүү дээ. Тий. Тэр маань хальт харагдаж байгаа шүү өөрхөн. Гэрээ авдаг
жилийн нөө гэрээ авах гэсэн жилийн. Гэрээ авах гэсэн жилийн. Ер нь гэрээнийхээ наан лалаад байд юм дөө. Тэгэхээр зүгээр Hornets зүгээр Chelsea дасгалжуулагчтайгаа тэгээд ингээд гой багийн соёлыг суулгаад ингээд яваасаа л гэж бодчих. Тэгээд тэрнээс шинэ баг нэг амжилт үзүүлээд тэгээд нэг овооч цоцоогоод Тийм. байхгүй. Ер нь бол Яг хуу ойрхонтой бол. Detroit чиг хөөрхөн босгочмоор байгаа байхгүй. Уул нь ингээд босгох юм авиасууд нь байгаа байхгүй. Одоо Lamelo, Brandon Miller, Miles Bridges, Mark Williams гэлтэй. Нэг ингээ харангуй Detroit-с нэг дутаад байх юм байхгүй. Cade байна, Ivy дээр. Рострыг харуул байхгүй. Гэхдээ яг Cunningham, Lamelo хоёрыг ингээд харна штэ. Тэр хоёр Cunningham нь хожихыг хүсэж байгаа байхгүй. Манай Lamelo бол зүгээр яг үн тэргээр happy шоудаа л байгаа байхгүй. Тэгээ тэр нь аль нь happy. Cunningham үнэхээр хожихыг хүсээд өөрөөдсөн багийн удирдлагуудаа багаа шахаад надад ингээд баг бүрдүүлж өгөөч. Тэр тэрийг авчираач гэдэг. Ламелод бол тийм юу ч байхгүй. Тэгээ тийм л. Харин тийм байна те. Ер нь Ламелогийн талаас ер нь юм комент гарч ирсэн юм баг байхгүй те. Байхгүй. Ламелодын фэн бейс чигтэй тэгээд нэг хүмүүс ч нэг муулахгүй тэгснэ бас нэг ч сайлахгүй. Ламело зүгээр өөр тийшээ одоо солигдох шуумны ганц ор хальт явдсан шүү дээ. Тэр жилдээ нэг гардаг. Жилдээ нэг гардаг тий. Нэг бэртэл гимтэлтэй холбоотойгоор л уусаа бас залхахт нь л гимтсэн л дээ заа чи өөрөө тэгээд. Тэгэхэд бол бас өөр тийшээ бас харагдахгүй л. Одоо та хоёр Lamelo Lakers харж чадж байна зүгээр жишээ нь. Лукаг ирэхээс өмнө харж ирсэн үү? Яа тэр бол уусаа аавынх нь хүсэл штэ лавар болох нь тий. Подкастэнд орохдоо ирж байгаа Lakers LeBron James-тэй нийлээд миний хөө авраг аваад маад. Ахын үлээлтэй амир штэ ер нь орсон подкаст болохондоо тий. Би бол өөр багт бол харж чадахгүй л. Аав боол нэр гэснээс манай өмч нэг сая хагалгаанд орлоо нэр. Хөлнийг хөлн тавилцсан. Тийм үү. Харин хагалгаанд орсон шуум гарсан. Сарын өмнө тийм харагдчихсан. Яг Lamelo бол тэгээд нөгөө нэг одоо нөгөө жинхэнэ нөгөө жоохон хүүхдүүд одоо нөгөө нэг ямар юу гэдэг лээ одоо хүүхдүүд миллениал юу биш ээ. Миллениалч дээш одоо чи Gen-Z Alpha 2 уус. Alpha-гийн жинхэнэ нөгөө тод одно байхгүй. Үнэ одоо яг Alpha-нуудыг шинээр одоо NBA дурлуулах ерөнд юунуудын хүмүүс нэг би одоо юу гэх юм бэ 2000 оны ихэр бол Iverson дурлаад амар олон хүн NBA сонирхож ирсэн шүү дээ. Гэхдээ Iverson эзэж аваргаа уу те Tracy McGrady, Vince Carter тэгээд болоо зөндөө бас орж л байсан шүү дээ. Тэрнтэй адилхан бас нэг тийм нэг гоё icon тоглогч болох юм болов уу гэж боддیں۔ Lamelo. Тий. Өөрийн гэсэн юм нэрийн хөдөлгөөнтэй те. Тий өөрийн гэсэн Iverson crossover гэдэг шиг те. Lamelo-гийн нэг бүлийн шидэл. Нэг хөл магадгүй шүү дээ. Хин мэдхүү те. 3-аас тэр нөгөө те. Түрэн гоё хэлсэн нэг swag-тай тоглож. Swag. Өөрийн тэг тийм swag байгаа байхгүй. Гэтэ тэр нь зүгээр юм хожих тоглогч бол яг л биш л байгаа. Одоо харж байгаа. Яг хөө зүгээр ингээд яг хөө явцтай ингээд нэг юм багийн 2 3 муу болоод үнэхээр яг хождог болдог магадгүй насны эцэст 30 моч төхөөд ирэх хэрэг. Lamelo-гийн хамгаалт бол үнэхээр бас зүгээр D'Angelo Russell-аас баг муута. Угсаа хамгаалтыг дасгалжуулагч юм хамгаалтыг соёл байгаагүй юм чи тэр чинь хэцүү шүү дээ. Яг өөрөө чи хэлснээр нэг өдөр бол хүсэх бах. Яг тэр одоо дахиад нөгөө тод шийд бол харьцуулъя л да. Iverson Sixers алж байгаа те. За үнэхээр хожмоор байна гэд сольсон шүү дээ. Өөрөө явсан тийм үү. Дэнүрт очсон гой баг байсан те. Meloтой, Iverson-тэй, Marcus Camby тэр үнэхээр гоё баг байлаа. Тэгээд яг олон жил ингээд ийм дураараа тоглолцсон ийм тоглогч бол яг очиод бас хэцүү юм. Харин эсрэгээр шууд Iverson солигдол Detroit-тэй Chauncey Billups нь орж ирсэн ээ. Бүр шал өөр бүсийн финал болсон. Зүгээр л Kobe-д л даруулсан болохоос тэр дэнэр бас аимшигт аюултай л байсан шин. Lamelo бол хожихын нэг өдөр хүсэх. Гэтэ очивол бас зүв багтаал өөрийнх нь одоо сул тал нь хамгаалт гэдэг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Хамгаалтын ингээд тийм сул талын нөхчдөг тийм баг. Тэгэхээр чи номер 1-ийн дүрээр очих хэцүү. 2 3-аар очивол бас окей ч юм уу. Тэр 2 юм уу 3-аар л хэрвээ өнөхөр хожно гэж өөр энэ хүн хүсээг багт мань 3 хүсээд байгаа байхгүй өмнөөс нь тий. Фэнүүд нь хүсээд байгаа байхгүй. Фэнүүдэнд ер нь бол Lamelo гоё тоглоод уран тоглолтоо үзүүлээл ингээд яг плей-оффт ганц 2 харцдаг тий нэг киноны ганц 2 хожил хийждэг. Магадгүй нэг апсет гаргацсан тий. Тэгвэл тэрийг бол бид нар бол хүснээр яг хувь тоглогчийн хожлын шийдэл тэгэл тий. Вау тэгвэл гоё байхгүй.
Одоо нөө D'Angelo Russell ч нэг плей-офф руу багаж ирээд нэг алж идсэн шүү дээ нэг чинь. Яг тийм л юм хүсээд байгаа. Тэр Бруклиний тэр бол тэгсэн тийм ээ. Тэр ерөөсөө ингээд буцааг үеийн турсамжтай үйлрэл. Кино тэрнээс хойш бол тий үнэлэм шал өөрөлдсөн шүү. Тэгээд яг хөө зүгээр одоо яг дараачихаа багтаа би холбож ярих гал л. Одоо чинь Орлоно Magic гэдэрт бол амар зөгцөх юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Холбогч дээр нөхөд Сакси орондоо. Үгүй Саксиг SG болгочих шүү дээ. Саксиг SG рүү оруулаад. Сакс угаасаа SG байсан шүү дээ. Орж ирэхтэй. Орлондогийн соёл зөгцөхгүй. Орлондод бол Disney мэснэтэй бас гоё л санагдаад байна. Тэгвэл Орлондо одоо шалаар арчиж шүү дээ. Уг нь шалаар арчиг улирлыг их гоё ихлүүлсэн тий. Улирлыг одоо контендер хүлээлтээс одоо юу хаана явж ин тэр 9 мөст явж шүү дээ. Одоо плей-ин луг бол плей-ин дээр л байж. Бүрийн чөлөө дуналт гэдгийг Орлондо менежч гэс бүр харж байна. Худлаачгүй ингээд. Угаасаа нэг энэ уналтын шалтгаан бол шууд ойлгомжтой шүү дээ. Бэртэл гимтэл. Дахиад бэртэл гимтэл. Гэхдээ бас Даллас шиг бас нэрвэгдээг байхгүй юу? Бас арай гайгүй. Ээлж ирээ. Банкеро бэртлээ Вагнер байсан шүү дээ. Одоо ингэ Вагнер бэртлээр Банкеро эргээд ирдэг ч юм уу те. А Банкеро гэдэг тоглогч байгаа хувьд бол энэ жил амар байна. Мангас байна бүр. Хиний ч урдаас ч тохоход бүр айх ч бүгдийнхэн дээрээс явчихаар л байна. Би энэ Орландо дээр нэг тийм unpopular opinion гэж ярьдаг штэ. Хүмүүс ярьдаг. Шүүс тачлаа. За та ярьж байгаа. За. Тэгэд Jalen Suggs-ийн үлрэлт дуссныг бол бас Каригийн мэдээлэл яаж байгаагаар бас зарласан. Тэр харамсалтай. Яригдаг бол болохоос Jalen Suggs бол энэ жил ер нь бол All NBA defensive багийн нэгт бол нэрлэх дээрээс шүү. Guard дээр байвал. Тэгэд энэ жил гол нь яг багийн найруулагч болоод хүрээд ирсэн байсан. Давхар. Тэгэд бол яг багаар нь ярих юм бол яг юм нөлөөлөлнтэй одоо юм нөгөө хоёроос их байсан юм шиг байлээ. Одоо ингээ харахад. Тэгэхгүй энэ хоёр ирсэн ч гэсэн одоо Саксыг амар өгүүлж байгаа байхгүй. Энэ хоёр байхгүй мөртлөөс зарим тоглолтууд ингээд Сакс чирээд өцөн тоглолтууд айгүй их шүү дээ. Аха тэгэхээр Сакс шүү дээ. Яг одоо тоглож байгаа NBA тоглож байгаа хамгийн амар underrated тоглогч мөн үү? Тоглогч нарын нэг мөн үү? Мөн. Яг тэр яг нэрэнд байх шүү дээ. Сакс гэж амар ярихгүй болохоос нэрнгээсээ Сакс гарцсан чи энэ баг нэг жоохон сүрмэр айтай явчихсан шүү дээ. Нөгөө хоёр нэг ээлж чирэг гимчих Сакс байсан ингээд хожид болоодсон байхгүй зарим нэг тоглолтуудаа. Энэ баг одоо жишээ нь Warriors одоо юу гэдэг Draymond гэдэг шиг энэ багт бол Сакс юм шиг санагдсан шүү дээ. Надад бол яг зүгээр санагдах ч байгаа сэтгэл тийм л байж тийм ер нь Сакс гоё. Сакс одоо яг тийм урд жигмийн гол хамгаалагч гэсэн мөртлөө довтлогоо маш тийм дутуу үнэлэгддэг яг хэлсэн шүү дээ. Найд underrated довтлого. Лигт орж ирэх эхний хоёр үлрэлтээ бол ерөөсөө айгүй муу довтлоготой. Ер нь Маркус Смарт. Саксыг нөгөө нэг коллежээс нь мэддэг хүмүүс ер нь тийм ялагч тоглогч. Нөгөө нэг бидний их ярьдаг шүү дээ. Менталити нөө тий. Ер нь тийм нөгөө нэг багийг одоо юу хэрэгтэй тэрийг одоо хийдэг тийм ялагч багийг манлайлдаг тоглож байгаа байхгүй. Тэгэхээр Сакс бол яг харахгүй хэрэгтэй. Дээрс яг зүгээр энэ Орлондогийн зүгээр яг би нэг олон тоглолтыг үзээгүй. Тэгэхээр бүр яг нарийн сайн хэлж мэдгүй. Гэхдээ зүгээр энэ баг шидэлтээс гадна аим удаан байгаад байгаа. Одоо яг Пэсэр лигт баг хамгийн удаан байгаа тоххой. Уус авж байгаа оноо хамгийн сүлт байгаа шүү дээ. Энд тэгэхээр уул нь одоо юу гэдэг Банкеро Франц гээд хоёр юм нөгөө нэг бөмбөг залаад товтлогоо үүсгдэг ийм хоёр тоглогчтой шууд самбаас аваад явдаг юм байна. Амар тийм удаад байгаа байхгүй. Ерөөсөө нөгөө хагасалбай тоглох гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь нөгөө нэг одоо энэ нөгөө товтлооны асуудлын бас гол бас одоо юу гэдэг муу одоо байгаагийн нэг илэрэл юм болов уу гэж бодод байгаа. Яг дээрээс нь мэдээ шийдэлт бол маш таарав штэ. Лондонгийн хувьд бол. Уул нь шидэлтээ сайжруулаад KCP-г авчирсан. Тэгсэн KCP энэ жил шидэлтэн дагаад унтсан бэл. Багт ирээд унтсан бэл. Эсвэл тэгж яг Jokic-ийг гоё суулж өгөхгүй, LeBron шиг гоё суулж өгөхгүй. Тийм штэ. Тэр бол үнэн шүү. Хинтээ тоглож байгаа гэдэг нь чухалтай. Jokic дээр бол шууд сууллаа шүү дээ. LeBron дээр ч гэсэн. KCP болоод одоо нэг 10-аас дээш оноо авч байгаа тоглолт амар цөөхөн юм жил. Зүгээр ингээд талбай дээр гүйсэл хүн байгаа байхгүй. Яг хамгаалтанд мэдээж нөлөө байгаа л та. Тий. Тэгээд яг бид хоёроос нэг асуулт асууя. Энэ баг одоо цааш за нэгийн сонгоё. Одоо бид нар Tatum, Brown хоёрыг тэгдэг шүү дээ. Энэ хин нэгийн те хин авч үлдэх гэжтэй. Одоо авраг авахаас өмнө дандаа тэгдэг байсан те. Франц Вагнер юм уу? Пауло Банкеро юм уу? Хэрвээ зөв нэгийг авч үлдээд нэгийг нь явуулъя гэвэл. Биш Банкеро л гэнэлтэй. Банкеро илүү юу ихгүй юу?
Одоо силинг нь өндөр байхгүй. Таазан өндөртэй. Банкеро юу гэдэг ирээдүйд шилдэг хүчний товтлогч байх боломжтой. Зүгээр ингээд потенциалтай тоглолтын хэв маягтай өөрөөтөө тийм амбицтай. Франц Вагнерыг би бол зүгээр All Star болоо за яг All NBA нэрлэгдэх үзэл байж магадгүй ирээдүйд бүр амар тийм алж чадах суперод бол болохгүй л гэж хардсан шүү. Төрөйтэй ах хэвд. Надад бол Orlando Magic гэдэг баг биш үү? Айгүй гой тоглогч нарыг гаргаж ирдэг. Ер нь бол тий үеэс үед Howard Inter гэл гой тоглогч нар гаргаж ирчээд тэгээ надад бол арын баг гэх юм уу тэр менежментийн багт эсвэл тэр нэг сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгч нь яаж яг ямар гайхалтай юмар алдчихад идэв тэр тий банкеро мөн үнэ. Тэгтээ банкерогоо дахиад өөр нэг багт алдчихвал би л гайхгүй. Бас тийм шүү. Би бол банкерогоо Lakers гэж. Би л гайхгүй нэрээ энэ би яг энэ багийн удирдлага бол энэ баг юунд нэгтгэдэг байхгүй. Одоо ингээд багийн culture гэдэг чинь тий яг culture ингээд дасгалжуулагч сайтай мөн юу тий play юм бол гоё окей. Тэгтээ яг тэр нэг арын баг мод юу гэдэг штэ. Оффист нь бол бид үнэхээр бүр олон жилийн турш нэг тийм сонь юмнууд сонь солилцоо юмнууд дандаа ингээд гой тоглож гарч ирэл л дандаа бүр ингээд алдчихдаг эсвэл явуулчихдаг. Шийдвэр гаргах хүмүүс нь таарна тий. Шийдвэр гаргах хүмүүс нь тий үеэс үед надад айгу тааруулсан. Одоо манай хүлэгний хэлсэн ялагч культур бол баг л та. Тэзэж ялагч байж үзээгүй. Жохон ойрцсон тий. Ойрцсон. Яг шарлаад морлуудыг бодвол яг жоохон дэшээ. Гэхдээ ер нь бол нэг тийм хэцүү. Howard Carter дээртэйгээ нэг бол ойрцсон, нэг удаа. Howard яг нь Стефан Гандиг үед бол гоё байсан тий. Тэр Орландо л ер нь хамгийн ер нь prime нь байсан юм шүү дээ. Яг багийнхаа тэр сүүлийн 20 жилийн түүхэнд нь. Тийм. Одоо яг бидний үзэж эхэлсэн. Тэгснээс Макредиттэй бол нэгдүгээр шатаач. Үгүй. Макредит аагүй тэгсэн мөртлөө Докер ерсэн шилэг дасгажуулагчтэй тийм үстэй тий. Тэгээд Орландо дээр нөгөө би сайн нөгөө unpopular opinion-ыг хэлчихье гэд ярьжсэн дээ. Тэн дээр бол зүгээр би зүгээр яг энийг нэлээд би эртнээс л бодоод ирсэн. Тэгээд банкеро Франц Вагнер илүү тоглож юм шүү гэж ер нь бол би амар их удаа харж байгаа. Тэгээд бид статистик харсан чинь ер нь бол одоо advanced статистик бол Франц бол хамгийн илүү юм. Тэгээд сүүлийн 2 үйлрэл ард ингэж байна. Пауло Франц 2 зэрэг талбайд байсан одоо 2150 минут байгаа. Энэ минутанд нэмэх тэг зууны 57 гэхээр эсрэг багаас илүү гарч юус чадахгүйсэн байхгүй. Энэ хоёр одоо багийн 2 шилдэг тоглогч юм тийм ээ. Тэнгүүд Франц Вагнер байсан банкеро байгаагүй үед 1343 минут байгаа. Нэмэх 11 189 байгаа. Энэ олждаг баг гэсэн үг шүү дээ. Хождог баг гэсэн. Харин банкеро байгаад Франц Вагнер суусан үед хасах 521. Тэгээд яг энийг нэг unpopular гэдэг нь бид яг мэдж байгаа. Ер нь бол хин банкеро бол маш тийм авьяастай тоглож байгаа. Тэгээд өөрийн нэг бие организмын хөвч тэр маш тийм доминант те. Тэгвэл зүгээр энэ тоглолтын ингээ хараад тахаар нэг тийм баг яг тийм хожуулдаг тоглож байгаа биш юм шиг санагдаад байна. Зүгээр тэгээд статистикаар бол энэ батлагдж байгаа. Тэгээд зүгээр ингээд яг тоглолтын үзэхээр банкерын гарах юм бол яг статистик бол сайн авч байгаа. Ер нь бол одоо юу гэдэг 20 25 15 гэдэг асуудал байна. Гэхдээ тэр нь маш тийм нөгөө нэг үр ашиг муутай. Дээрэс нь багийн нэлээд тоглоомууд нь жоохон хойш татаад байгаа юм болохоор дунын зан шидэлтийг амар тийм хэцүү байдаас маш их шиддэг штэ. Манай хүн жаа пост хийж байгаа уналтаа шидэлтэй. Энэ бол одоо юу гэдэг нэг хэдэн хүн л авахгүй юу 30 хэдэн хувьтай л авахгүй шидэлт авахгүй. Тэгэхээр нөгөө юу юм шүү 2000-ад оны тоглолттой. Харин тий. Жохон одооний сагсан жоохон удаад байгаа. Дээрээс нь нэг тийм тоглооны сонголт жоохон муу байгаа. Тэр нь би зүгээр банкерог магадгүй энэ хоёрыг одоо цаашид нэрийг сонгох одоо процесс гарч ирэх юм бол магадгүй Франц Вагнер нь илүү юм болов уу гэж би бодож байна. Тэгээд Франц Вагнер яг талбайд байгаар Франц Вагнер бүхнийг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг үгүйч магадгүй л дээ. Гэхдээ энэ жоохон unpopular те одоо тийм ээ гэдэг таас нэрж байгаа. Тэгэхээр зүгээр статистикууд баталж байгаа. Тэгэхээр нэг тийм нэг статистика хийдэг мөртлөө талбай дээр үр ашиг авчирдаггүй нэг тоглогч байгаа штэ. Бид нар мэдэн штэ. Тэрний нэг химэн Cam Thomas гэлтэй. Тэрний нэг нь магадгүй банкеро гэж яг одоо. Гэхдээ цаашд бол яач юм бол.
Яг одоо юу л 3 дахь үлрэлэн те. Ер нь бол нэг 5 дахь үлрэл хүртэл одоо яг нэг юм shot IQ айгу муутай байдаг тийм Америк тоглогчид. Одоо Jalen Green ч юм уу те эсвэл хин одоо замбраагүй товтлдог нөхдүүд биш үү? Одоо авираа гайгүй болчиход байгаа. Яг нөгөө тоглолтын арга барил харахаар одоо юу гэдэг периметр дээрээс тоглох гэхээр удаадаг байгаа байхгүй. Ер нь одоо LeBron шиг ч юм уу те яг хурдан байж чадахгүй. Харин самбарлуу дайр ихэ яг Zion шиг гэж чадахгүй байхгүй. Тэнгүүд яг нөгөө дундын нөгөө нэг сонголт муутай шийдэлтүүдийг хийж байгаа гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө бас энэ багт нөгөө нэг энэ холбогч авчирдгүү нэг шалтгаан нь бол юу штэ. Франц банкер хоёроор тоглолтыг найруулах гэж. Аха. Тэр найруулах процесс нь бол Франц бол хамаагүй л. Тийм. Вагнерс ч угаасаа шгшээ багийнхаа одоо баг гол найруулагч болоод байгаа шүү дээ. Шрёдерс гадна. Тэгэхээр зүгээр яхаа энийг би зүгээр нэлээд удаанаас бодож байгаад одоо л хэлж байгаа л да. Гэхдээ магадгүй бас бид нар Францыг бас хэтэрхий өндрөөр хөндлөд байж магадгүй л гэж бод. Тэрийг Франц амар байсан. Банкерог. Тийм одоо 3 дахь үлрэл юм чинь бас дахиад цаашдаа яах чинь лээ байгаа юм чинь. Тийм ээ тийм. Яг банкерог юу вэ? Одоо нэг Янас ингээл нэг уучраа болохгүй явж байгаа л 4 дахь 5 дахь үлрэлээсээ тэгэл MVP болсон шүү дээ. Тэр шиг ингээд нэг уучраа олчих байхаа л гэж гол нь өгдөл нь байгаа хөөхгүй. Тий, өгдөл нь бол. Өгдөл нь байгаа хөөхгүй. Одоо банкероо дайраад ороход ер нь зогсоодог яг байрлалынхаа тоглогч хаваагүй шүү дээ. Антони Дэвис л шүү. AD шүү гэсэн. AD л биш бол нэрээ хэцүү байхгүй босна. Гэтэ яг дайраад орох яг тийм Zion шиг шоогд байхгүй. Тийм. Арай нэг хатуу биетэй биш илүү нэг юм. Би бол хараад идэв нүг яг анх драфтаас орж ирж байгаа юм жоох мэйл орох уу те том биетэй. Ер нь жоох мэйлээд төстэй. Дундаас шиг аргаар харин тий. Жоох мэйлээд төстэй шүү. Мэйлээ шиг ер нь карьер хүлээж ич магадгүй л юм. Банкерог. Би бол арай яг ингээд тоглолт нь ингээд биетэй. Гэхдээ амар атлетик биш. Мело ч тийм атлетик биш те. Гэхдээ биеэрээ л юм гоё. Шуум өдрөө. Тийм байна те. Тэглээ. За энийг яах вэ? За дахин завсарлаа. Тэгээд Орландог явчихс те. Орландо Magic ер нь энэ үлрэлийн амжилтыг ер нь тэгээд юу гэж харж байна? Одоо эхний дөрөвөөс бол унаад бүр плей нэмэнд орсон байна. Одоо 9 байна уу? 9 явж байгаа санагдаад байна тий. 8 байна. 8 окей. Атланта дээр нөгөө юм шүү дээ. Тэгээд одоо ер нь эхний 6 руу ороход ер нь маш хүндрэлтэй болсон. Тий. Детройт юу ирч бол салцсан байгаа шүү дээ. Тэгээ одоо 6-д байгаа Детройтоос ихэд 7 хожигдлээ илүү байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг 20 тоглол дутуу шүү дээ. Тэгээ уйлал дуусаад. Тэгэхээр яг одооны формоор бол Детройтыг гүйснэг шарахгүй л шүү. Тэ. Тэгэхээр одоо плейнд тоглоод плейнээс харин гад ирчих واخа. Плейнээс гараад ирчвэл тэгээд 7 юм уу 8 юм уу? Каустайгаа. Тэгээ одоо Бостон Каус 2. Бостонтойгоо таарчихсан. 2 акултай. 2 акултай таарал. Бостонтойгоо таараад сайн ядраагаас. Тэгвэл Бостон бүсийн финал хүртэл ерөөс ядрахгүй гараад ирэх юм бэл. Өнгөрсөн жил бол тэгээд зам засагдсан Бостон гарч ирээл ядрахгүй финал дээр. Тий. Хөрхөө авчихсан шүү дээ. Тий. Ерөөс ядраагүй шүү дээ. Энэ жил ч гэсэн би ингээд Никстэй бол нэг ядарсан тоглолт би бол харахгүй байхгүй. Үлрэлийн тоглолтоос нь харахад. Аха. Никс өөрөө ингээд химнэлт нь өөрөөсөө ингээд орчод байгаа юм л та. Гимэн уулна сайн үзэх юм баг гэсэн. За. Тэгэд Орландогийн талаар өөр нэг ярих юм байгаа юу? Байхгүй те. Тэгээд амжилттай плей-оффт орхосоо гэж үсэл тэгэл амжилт үсэ. Амжилт зовоохын гэж үйл те. Би нэг Орландогийн тэгэхээр нэг жилиг санд шүү дээ амар. 19 онд лөө. Нөө Торонто авраг болдог чил эхний тоглолтод Торонтог хочичдаг байхгүй. Тэгсч бүү паста хүчээвчтэй идэж ууж юм уу чинь Торонто нэрээ хэнийг ч авчирсан ийм баг маг гэсэн 4-1 дүлээл дууссан л та. Тэрнээс хойш тэгээ плей-оффт орохгүй жаа түрүү жил орлоо. Орландод нэр нэг юу байгаа. Мэдээж яг Саксын гэдэл хамгийн чухал те. Тэрнээс гадна нэг хэн байгаа? Ах Вагнер. Мо Вагнер гинтнээс хоош ер нь жоохон яг нэг сэлгэнээс нөгөө нэг ихчүүч өгдөг, оноо авдаг тэр нэг зүйл нь байхгүй болцсон. Мо Вагнер ч бүр явдаг дабл байсан шүү дээ. Хамгийн богино минутанд дабл 10 минут дабл. Бүр тийм. Би яг фэнтези тавцсан ямар гоё талж ийна гэдээс байдгүй шүү. Мо Вагнерийн нөлөө бас нэлээд бас байгаад байгаа. Яг хөө ирэх жилээс би нэг товтлохооны эсвэл дахиад нэг юм яг Мо Вагнераас гадна Вентл Картероо явуулаад яг нэг төв шиг төв авчаасаа л гэж боддог. Тий. Бүр нэг сайн эсвэл нэг гоё юм шиддэг төв. Тий. Одоо Майлс Тернер ч юм уу. Тэгэхгүй яг одоо шиддэг төв байж яг энэ Франц банкер хоёрын хажууд гоё тохирох гээд байна. Насри дэвэл яа.
гоё шүү дээ. энэ Назрич одоо чөлөөтэйг талах гэдэг байгаа шүү дээ. Тий. Эсвэл Miles Turner ч юм уу. Тий. Харин яг гоо Индианач тийшээ зарахгүй л харахгүй л дээ харин. Назрич бол гоё. Назрич өстой гоё. За буцаа хүчээвч байгаа шиг. Prime дээр явж байгаа нүркий ч яваад аваач ээ зүгээрээ шээ. Би ч Prime дээр шидэж тавсан манай ч. Өөрийгөө Prime дээрээ л гээд Нүркичтэй бүр удаан баг болоо. За боли яах вэ? Lakers-с удаан баг болоо шиг. За окей. Philadelphia 76ers багийн талаар ер нь ярилцаж эхлэе. За тэгээд би бол шууд асуултаач битсэн байна. Тэгээд trust process гэдэг одоо төсөл одоо юу гэх юм төсөл гэх юм уу юу гэх юм. Он удаан жил өрнөсөн. Тий. Одоо 2014 энэ би ч одоо 2014 оны драфт шүү дээ. Нэр 14-ний оны драфт шүү дээ. 14 тий. 14 оны драфт. Ben Simmons ч 10 Simmons 16 болчихсон тий. Одоо Noel Embiid Okafor Simmons гэж орж ирсэн. Тий, Okafor дунд байгаа тий бас. Тэгээд энэ ер нь төсөл ер нь дуусах тийшээ хандж гин үү? Жохон фейлдсэн байна уу? За тэгээд микрофоны танд үлдээ. Энэ үлрэл ер нь ямар хүлээлттэй эхэлсэн бэ? Тэгээд яриандаа эхэлсэн. За энэ улирал бол биш аимшигын өндөр хүлээлттэй эхэлсэн. Улирал бол бид нар PG-г аваад бид нар Tobias Harris-тай хамаг том хараалаасаа саллаа гээл. Үнэхээр би энэ улирлын өмнөх манай фэнүүд мэнүүд ч гэсэн айгуул том байлаа. Би ч одоо Бостонгийн фэнүүдтэйгээ барих уу болсон явж л тий. Улирал бол мэдээж хүндрүүлэлттэй гэсэн. Цаасан дээр харахад ямар амар баг вэ? Бид нар анханасаа нэг юм байгаагүй. Тэр 4 номерын цэвэр тоглогч бол байгаагүй. Тий. Тэгээд хэнийг гаргах юм? Caleb Martin-ыг гаргах юм уу? Yabusele-ыг гаргах юм уу гэл. Тэгсэн чинь бид нар ягсан байхгүй. Бид нар ч би Nick Nurse гэдэг дасгал жуулагчд. За энэ дасгал жуулагч бол тий авраг аваад үтцсэн сайн дасгал жуулж учрыг нь олчин доо. Гайгүй тий. Тэгээд улирлын дундаас болдог бол Кузма Мусмах ч юм уу. Айгүй тийм эргээр л харж эхэлсэн. Ер нь бол. Тэгэл бэртлэгэмт л угаасаа trust process гэдэг явж ирсэн шүү дээ. Угаасаа манай trust process анханасаа л гимтэлтэй л орж ирсэн. Энэ процесс нь угаасаа яг тийм эвдэрсэн л орж ирсэн. Гимтэлтэй. Тий. Хошин шогийн л процесс орсон. Тэгвэл бид нар бас хүлээгээд, Embiid-ээ хүлээгээд бүрэн идгээд яс MVP хүртэл бол процесс бол явлаа. Ямар ч байсан. Энэ trust process гэдэг чинь бас ихтэй манай юу ингээд бүр багийг тодорхойлно гэж байх чинь. Embiid-ийн л ер нь бол гаргаад Embiid-ийг л тойруулж авраг аавна гэж яддаг шүү дээ. Манай хүний процесс бол ер нь дуусах тийшээ ер нь бол MVP хүрээл тэрнээс хойш ер нь хандж л байгаа юм байна. Тий. Улирлын хүлээлттэй бүр дэндүү доогор одоо бүр хамаг амтны л одоо шүүмжний бүр байвалж ерөөхдөө бол дууслаа шүү дээ. Тэгээ Embiid дээр зогсохгүй уг нь бас Embiid дээр энэ PG нэрсэн бохгүй. Аа. Пол Жорж шинэ хизэж Макситэй авраг авъя гэж ирэхгүй шүү дээ. Авраг авъя л гэж ирж байгаа үл дээ, тий. Карьерийнхаа сүүлийн хэдэн жил авраг авъя гэж ирчээд тэгсэн Embiid нь тоглохгүй. Embiid нь янз тимзэгээр халтгарна. Хайлтууд тэгээд зүгээр гоё ингээ бэртлэг имтэйчгүй бас ингээ шоудад хил амд орчих юм аа бас ингээ. Ерөөсө тэр юунаас Олимпиас хойш тэгээд тим юунд хайлталт гараад л исэн. Тэгээд яг хоо юунд бэлтгэлтэй оролцсон. Удахгүй ингээ манай одоо их гурвал гэж ярих юм бол манай энэ хөөрхи их гурвал маань хамтдаа 11 гинөө 12 л тоосон. Тий. Ерөөсөө ээлжилч гэмтэл нэг бол амраагаал. Тий. Тэгээ процесс амар дарк харагдаж байгаа. Манай 2029 он хүртэл энэ 750 байна уу? Тий. 700 хэдэн сая үлээ долларын цалин өгнө. Зөвхөн энэ 3-т. Бид нар Макситэй гэрээг өгцөн байгаа. PG-г бол окей Tobias Harris-ийн бүр апдейт ер нь батлар хуул тий нэг тэр нэг аимшигын шидэлтийн тэр нэг батлар хуул юм бодож авчирж байгаа шүү дээ PG-гээ тий. Аха. Тэгэл ерөнхийдөө бол улирал бол тэр чигтээ дүгнэхэд бол fail. Юу ярих вэ? Fail. Тэгээд цаасан дээр гард аюу гой нэр манай баг аюу гой нэртэй л байлаа л та. За ингээ сэлгэнүүд нь харсан тий. Gordon байла, Kyle Lowry тий. Ерөөсөө тийм гой тоглож тар байгаад байгаа байхгүй. Уг нь Reggie Jackson, Drummond гэж. Drummond-ыг бол Embiid өөрөө дуудсан шүү дээ. Өөрөө дууд. Гэхдээ ягаад тэгэхээр өөрөө дараас нь тоглолтод орохгүй. Тэндээс хил ам их ер нь ингээд жоох юус за яг дараас нь тоглолтод амраагаад Drummond нь гарчд юм байж. Окей. Тэгс чи манай дараас нь байтугай зүрхийнхаа тоглолтоо ч орохгүй ингээд. Ер нь багийг бол тэр чигт нь энэ бэртлэгэмтлийн асуудлыг ерөөсөө нуугаал ингээд манай багийг тэр чигт нь ингээд багийн хэдэн жилийг шууд ингээд дарахлуулж байгаа. Хэрвээ мэдсэн бол бид нар Пол Жорж араас явах юм үгүй. Үгүй шүү дээ. Шал өөрөөр босгоно гэж бодох юм билүү те. Энэ хүн ер нь хударчлаа гэдэг ч юм уу те. За энэ хүн маань хударчлаа. Тэгээд өхмөнгийн өгцөн байдаг. Окей. Гэхдээ бид нар бас нэг өөр гаргалаа, өөр гарц
богино хугацаанд авраг авах гээд хамаг нэрнүүдээ ер нь цуглуулчлаа шүү дээ. Цуглуулсан тий. Майамид алж исэн Caleb Martin-ыг авчирлаа. Манай нөгөө нэг хөөрхөн нөгөө нэг Kevin Martin-ийн хүүхэд нь бас тэгэл Kenny Martin Junior тий найдлага бас өгчлүүлээ. Тэгэл ганц гялтаас нэг жоохон хонглын үзүүд харагдсан гэрэлхийг нь уг нь Makin. Ааха. Уг нь жоохон харагд. Энэ жилд гарсан гялтаас юм тэрлээ. Тэгээ тэр маань бас бэртчихлээ. Jared McKinn ч rookie rank-ыг тэргүүлчихлээ шүү дээ. Тэргүүлжилээ тий. Гой тоглогч. Тий. Тэгээ өөрөө гоё entertainment дээрээс нь. Тий. Тэгээд за асуухад бол энэ жилийн Tyrese Maxey-гийн ерөн тоглолтод хэр сэтгэл санамжтай. Яг Maxey фокуслаад харвал. Maxey фокуслаад харвал уусаа яг Maxey-гаас өөр хүн яг үндэ алгалтай. Оноо авчир. Тэгэхээр Maxey-г бас сэтгэл ханамжууд мэдээж өнгөрсөн жилийн шиг тийм нягтарсан ч айгүй задгаал байна энэ жил Maxey. Өнгөрсөн жилийн шиг тийм нягттай тийм даач юу бол нэг харагдахгүй. Тэгтээ бас нөгөө талаар харахад аргагүй өөр хүн байхгүй юм чи. Өөр яг хин оноо хин тийшээ дайрах юм. Тэ. Харин хэсэг тэр хөөрхөн Ябусэлгээд бүр ямар цалинтай тоглогч үлээ ирснээ бүр ингээд санснаас амар өндөр тоглоод тэгээ бас нэг хитгэн хөөрхөн хожлыг авсан тий. Maxey-гийн тоглолтын сэтгэл ханамж яг өнгөрсний би ч гэсэн аргагүй юм да нөхцөл байдлаа харахаар бас ойлгож болох юм да тий. Өөр үнэхээр нэг нөөцт өөр хүзэр байхгүй байлаа шүү дээ. Ерөнхийдөө. Одоо ямар санд аргаа барал драмд ч юм бит ч боногоо гаргаж шүү дээ. Тий. Манай боно бол яг тэр нэг боноос гоё. Боно гоё давгуул болж rookie юм бэл. Энэ жилийн 20 дээр сонгосон шүү дээ. Бро манай боно бол Брони Джеймсийг бол хашраана. Брони Джеймсийг бол үнэхээр бүр тоглоулахгүй шүү. Гэхдээ бас NBA-ийн яг ингээд гарааны төвөтэй алцгаар тоглож болцсон уу болоогүй ч хөгжих цаг хугацаа хэрэгтэй 3-4 жил хэрэгтэй тий. Ер нь тий. Бэртлэгэмтэл гэдэг юм дахиад тэгэл манай багийг тэрнээс гадна Пол Жоржийн өөрийнх нь бас хандлага. Одоо ингээд Эмбид бэртэлтэй байж заах болно болон бэртэлтэй гэдэг нь улирлаас өмнө ингээд мэдчил байсан шүү дээ. Жорж Макси хоёр бусад энэ тоглогчтойгоо чирээд ядаж плей-оффын нэг 5-6-ад ингээд тий. Болийн нэг 7-8 амтай голтой байж болов уу гэсэн тийм найдлага байсан мөхгүй. Тэр нь хамгийн сүүл за манайх болоогүй юм байна да гэдгийг Крисмсийн тоглолтын дээр Бостон хожоод гуруулаа тоглосон шүү дээ. Гуруулаа тоглоод харц. За манайх гуруулаа ингэж тоглоод энэ авраг Бостонтэй ингэж тоглоо. Угаасаа л энэ багийг анх барихтаа Бостон хожно л ч байсан. Бостон хожихын төлөө л энийг бүгдийг л хийсэн. Яг тэгэхээр манайх өнгөрсөн ерөөсө 7-8 жилийн хугацаанд Бостон л дав. Ерөөсө Бостон гэдэг хан дээр л тулчлаа шүү дээ. Манай Эмбидийг одоо бүр хоёр ч ойлууллаа тий. Тэгснээр яг тэр нэг Кавай нэг үлгэрийн шидэлт байна л та. Тэрнээс бусдаар бол ер нь бол Бостонгийнхаа дээр гарсангүй. Тэгээ Бостонго энэ жил яг тэр ханаа давъя цөмлий гэж орж ирчээд харин нэг иймэрхүү л улирал болж ин да гэд тий. Ер нь Joel Embiid-ийн одоо юу гэдэг цаашдынх нь одоо карьер ер нь хэр санаа зовж байгаа. Ер нь одоо хуучны MVP Joel Embiid-ийг ер нь бид нар харах болов. Тэр талаар ер нь юу гэж бодож байна. Бид нар ерөөсө харахгүй байх маш өндөр магадaltaй юм билэ. Энэ бэртэл гэмтэл нь бол энэ яг тэр ялангуяа тэр өвдөг бол тэр яг ажиллагаанаас дууссан өвдөг үлээ. Тэр хүнд өөр өвдгөл авч тавьдаг юм бол үнэхээр хуучны MVP төвшний Embiid-ийг бол харахад бол хэцүү бах тий. Тэгээд энэ хүн чинь нөгөө нэг мөнгө авцсан гэрээгээ хийцэн баггүй. Мөнгө авцсан. Эн чинь бас нөгөө нэг давхар NBA чинь хичнээн ингээд гоё сагсан бөмбөг бид нар спортс харж байгаадсан. Нөгөө талаар тэр хувь хүний амьдралд тоглож тий энэ чинь бас бизнес явж байгаа тий. Та хоёр өсөн бол жилийн $60 сая зүрх татгалцгаа үлгэн салган тоглох хинч байсан очоод тоглож чад нэг хэдэн хоног авчгаад мөнгө аваад байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэг ялангуяа ийм Африк гаралтай ийм тамирчин бол бүр ялангуяа би бол тоглоод хэдэн жил байх л бах. Тийм макс төвшөндөө тоглож чадах юм уу мэдэхгүй. Тий. Дээд төвшөнд одоо ингээд үлрэлийн 82 тоглолтон тий. Тоглолцоод ингээд багийг чирээд дээгүү гаргаад тэгээд юу гэдэг 4 сараас 6 сар хүртэл бүр маш төвшин тоглоо тий. Одоо өндөр төвшөнд тоглоно гэдэг бол одоо өвдөг бол нэлээд зүйл болж байгаа. Тэр өвдөг бол угаасаа л тэгэл ер нь тодорхой юм дуусгаал ажиллаа даа л гэж бодож байна. Тэгээд энэ үйлдэл бас яг сайн хэлсэн шүү дээ. Зүгээр яг Joel Embiid-ийн гэмтэл за яг тий. Пол Жорж үнэхээр сэтгэл хүрхгүй тоглож байгаа. Үнэхээр муу тоглож байгаа. Бид нэр одоо мань хүнс яг гэрээг авцсан тий 4 жилийн Макс гэрээг авцсан. Тэгээд нөгөө нэг подкаст
юу гэлээ нэг оноо авснаасаа баг илүү подкаст тийм тэр ч одоо тэг яриад шүмжлүүлээд өөрх юм тэгээд сая All-Star-ийн үерсэн 70 хэрэг дээр найз охинтойгоо явсан тэр story зураг мөр пост мостод бас шүмжлүүлээл тэгэл ер нь нэлээд шүмжд орж байгаа. Яг хоо Пол Жорж орж. Гэхдээ хідэн саяын цалин авч байгаа байлээ. Тэгээ хитэн хоног дундчилж байгаа л. Им биш болохгүй байхгүй яг үнэ. Одоо 20 хоног дундчлахгүй байгаа баг руки үлээлээс 20 гэж 15 ч үлээ 15 хүрсэж гинөө мэдхгүй. Ер нь бол аим шим сая бүр нэг 2 хоногтой тоглолт байсан. Тэгэхээр ер нь тиймэрхүү тоглолт зөндөө баг. Тэгээд PG-ийн хувьд бас одоо PG Embiid 2 гэдэг хоёр хүн одоо байсан болох гэдэг юм л та. Одоо байсан Embiid байсан Paul George байсан гэд гítэл бол хүлээлт бол шал өөр орж ирлээ шүү дээ. Одоо Paul George өмнө жилийн All Star төвшин асуудалгүй. Баг Clippers хамгийн шилдэг тоглогч гэж хэлсэн. Үгүй бага шүү дээ. Тэгэд Embiid-ийн бэрхтэл гинтэл одоо Embiid ч айгу сони ингэсэн бохгүй. Олимп бэж гэрээ хийцээ хэлээ. Paul George-тэй сайн энэ хийсний дараа гэрээний сонголт явсан тий. Өмнө хийсэн баха. Бүр өмнө илүү. Өмнө хийх боломжгүй үстэй. Энэ 100 хийсэн үстэй. Тий, өмнөх 100 хийсэн. Тий. Тэгэхээр чи 8 сард хийсэн гэдэг чинь Пол Жорж гэрээ хийсний дараа Эмбиттэй сонголт хийсэн бохоо. Тэр Филиус энэ 100 бүр амар мөнгө цацсан байгаа уулна багийнхаа төлөө. Яг нь ирээдүйн төлөө. Багийн эзэн Блицер байгаа шүү дээ. Угаасаа энэ 9 сард хийсэн юм биш үү? Угаасаа яг л 193 оолинэ хийсэн бохгүй юу? Одоо багийн эзний талаас шүү дээ. Бүх оолин бол хийсэн. Авраг авна гэд. Риск үдээж гаргасан. Тэр хүртэл бэртлийн мэдээлэл бас байхгүй байсан гэсэн үг. Миний угаасаа Эмбид бэртлээ нуужсэн гэдэг нь тодорхой шүү дээ. Тэгээ одоо хараа л да 8 сард бид нар Олимпиад алтан медалийн төлөө нөгөө юугаа шүгэн дөрүүдээр Серби эсрэг ямар сайн тоглож илоо. Мэдэн шүү дээ. Тэгэхээр жоохон нөгөө нууж ирсэн гэдэг нь бас үнэн байж магадгүй те. Тэнгүүдээ гэрээгээ их сар нэрч хийж байгаа байхгүй. Тэгээ тэрнээс хойш яг NBA-ийн тоглолтууд эхлэх гээд ирсэн чинь Embiid-ийн гинт алга болцсон. Бэртэлтэйг л бараг 10 тоглолт өнгөцсөн шүү дээ. Тийм байна да. Тэгээд яг хөө зүгээр одоо маш одоо үлрэлийн ихэнд бид нэр одоо юутай Бостонтэй одоо хамгийн хүчтэй өрсөлдөх баг л гэж ер нь бол харж байсан тий. Тэгсэн чинь одоо ингээд одоо хэд байгаа 12 дуу барина байгаа юм уу тий. 11-тэй байна уу? 12-тэй. Нийцийн орт дээр юу болоод орлоор орцсон баха. Өнөөдөр нээд сожоо дээр нь гарцсан байсан баха. Тэгээд юу одоо нөгөө одоо унах хэрэгтэй байна. Яагаад гэх юм бол нөгөө эхний төлөө protected ирэх байгаад байгаа. Эхний төлөө дээр сонгож яж өөрсдөө нөгөө нэг драфт ирэхээ сонгоод эхний 6 7-оос хойшоо орлох юм бол өвгс рүү явах гээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо өстө сайн унжгаад эхний 6 дотор л сонгох хэрэгтэй байна тий. Яа унмаар л шүү дээ үгэн тий. Унаа драфт мафта амбаар л тэгс чинь Лони Вокер ч авчирл хожиж чинь тэгэл яг унах хэвээр юм дээр унахгүй хожих хэвээр юм дээр хожихгүй тэгэл орон гар юу ч ойлгомжгүй тийм үйлрэл манай баг үтгэл. Тэнд Quentin Grimes гэдэг од төрч шүү дээ. Шинэ од шүү дээ. Өө бүр харсан мэт тий. Бүр одоо сүүлийн нөх дандаа 30 доо оноо. Тий. Хин бас сайн тоглолт. Нэг Justin Edwards гэдэг залуу сайн тоглож байлаа. За ер нь тэгвэл Nick Nurse-ийг халах хэрэгтэй юм одоо. Энэ 100 нөө. Тэгээд Nurse-ийг халаад яг оронд нь хэнийг авчихна. Тэгэхээр тэр чинь амар асуудал болж байгаа. Nurse-ийг ер нь өөр зах зээл дээр өөр тасчулж байвал уу тийм яа дээ. Халж хэрэгтэй. Байвал штэ. Яг уу шин дасгалжуулагч ирэхэр чинь бас нэг багийн шинэ уур амьсгал өөр болдсон штэ. Одоо зүгээр ингээд хамгийн тод шаарлж чижээр идэх хэл харалт. Тэр ростерт нэг амар тийм Лука ирэхээс өмнө штэ. Өөрчлөлт баг байгаагүй жахад дасгалжуулагч нь ганц солигдвол айгуу гой гэрэл хийгээд эхэлсэн те Lakers баг тэрнийхээ ачаардсан үйлрэлийн дундаас авсан. Магадгүй нэг тийм юм үнэхээр дасгалжуулагчийн зах зээл дээр байх юм бол би бол солих хэрэгтэй гэж бодож байгаа. Гэтэ үнэхээр байхгүй дасгалжуулагчийн юм юу бол байхгүй юм лээ. Оронтооч байхгүй ч ховрол юм л хомс. Зүгээр яг нэг баталцсан дасгалжуулагч. Өөрийгөө баталцсан тийм нэр одоо байхгүй. Ер нь их л аваар байгаа. Тэгээс яг зүгээр залуу одоо жиж ирээдэг шиг те ийм одоо шин одоо рисклтэй энэ ийм риск хийвэл одоо тэгтээ яг ийм нөхцөл байдал дээр бол яад хийх хэрэгтэй шүү дээ. Ер нь үнэхээр яг тийм потенциалтай жиж ирээдэг шиг ч юм уу. Тэгээ хэрэгтэй байна. Зүгээр одоо байгаа нэрийг бол Майк Браун л баг шүү дээ. Тэггүй нэрээ халагдсанаас Майк Браун тий.
Тэрний нөрстэйгээ байсан дээр шүү Үгүй шүү дээ. Энэ нөрс нь хамаагүй дээр тийм яач. Ер нь зөв филигийн одоо юуг харж байхад энэ зам бол нэг нөрс халагдана. Ер нь баг тодорхой болцсон байна. Одоо уусаа хал гэдэг уусаа бүх бурууг дасгалжуулж өгөөд хэдэн сарын өмнөөс эхэлсэн л дээ. Фэнүүд нь. Тэгээ нэг нөрс ер нь гэхдээ бас жоохон тийм сайн ажиллаагүй. Яг үнийг хэлэхэд. Энд манай баг дээр сайжлуу. Тэрнээс Торонтод бол гайхалтай. Тийм тийм. Энэ жилийг л ярьж байгаа шүү. Энэ жилээр тий. Түрүү жил бол гайгүй байсан. Гэхдээ яг хамаг хүмүүсээ бэртэйгэл дууссан та бас. Яг нэг нэрс яг энэ Келли Убрэг, Quentin Grimes хоёрын л үнийг амар өсгөж байна. Яг үнэндээ. Убрэ угаасаа л манад эрэхтэй л тийм сайн л Шарлотос 20 онод уншлал орж ирсэн шүү дээ. Айгүй одоо энэ наа чи амар хамгаалтай болчиход байгаа. Одоо 2 3 стилийн deflection-ээр лигийг хэлүүлж байгаа юм билээ шүү дээ. Бас сонирхолтой. Яаж гоё ажиллаа уг нь манай офисийнх тий. Ямар гоё гэрээгээр тэр Убрыг аваад үлдчихлээ. Тий. Гэхдээ яг 4 номер л хүн дутуу байсан нэгдүгürt. Юу самраас авч чадахгүйсэн бохгүй Эмбид байхгүй тоглолт. Эмбид байхгүй тоглолт нь самраас авч чадахгүй. Тэгээ дээрэс нь довтлооны бол хамгаалтын самбарч тэр хамгаалтан дээр 4 номер дээр бас. Тий. Одоо би тэр нээц тожигсон тоглолтыг сандживэл сүлд Клаксд ороод самбраа ашихгүй хожигдчих واخхой. Клаксд ороод тогтсон шүү дээ. Тий. Хожлын шидэлтэй. Хожлын тоглолтоор гэдэг. Ер нь 4 номер дээр л хүнс. Одоо Пол Жорж 4 номер дээр тоглож чадахгүй байхгүй яг үнэ. Чадахгүй. Тий. Пол Жорж илүү SF SG тоглолт дээр тоглолдог байхгүй. Пол Жорж ер нь бол урчуунд болж байгаа байхгүй. Тий. SG л дээ хамгаалж байгаа хүмүүс нь зөв SG тий. Харахаар тэгээ 4 дээр тоглохоо хүчлээд байдаг. Нөгөөх нь одоо самбраач авахгүй одоо тэг нэг 2-ын орон тоглогч энэ үлрэл байлаа шүү дээ. За тэгээд асуухад Joel Embiid-с ер нь салах хэрэгтэй. Одоо юу гэж бодож байна? Одоо ингээд аврагын төвшний багийн франчайз тоглогч байхаас ер нь бол ингээд унаад эхэлж байна гэсэн үг шүү дээ. Унсан. Унаад бүр нилээн тийм юу болц. Зарж чадвал биш үү? Чадвал шүү. Салах хэрэгтэй. Процесс одоо яа өрхө харчлаа шүү дээ хэдүүлээ тий. Тэгээ одоо бид нар өөрсдөө ингээд ирээд өгөө бодё. Чадвал шүү дээ. Гэхдээ тэр гэрээг яах вэ? Ийм бэртэлтэд болгож их яах вэ? Одоо 29 он хүртэл гэрээтэй. 29 оны хүртэл гэрээтэй. Тэгээ хамгийн аимшигтай бэртэл. Зарж чадвал гэж байна шүү. Гэхдээ би чадна гэж бодохгүй л. Яг зөвөр нэг оронд нь тийм нэг их юм авахгүй бол зарим нэг юм риск гаргаж байгаа багууд. Гэрээнээс нь сална гэж байна. Зүгээр л гэрээнээс нь салаад. Гэрээнээс салах гэж. Гэхдээ хэрвээ үнэхээр одоо за энэ үнэхээр тоглож чадахгүй мэн гэж үзэх юм бол те. Магадгүй тийм нөхцөл байдал байж болно. Гэхдээ үгүй хаа. Тэгэл Эмбит тэгэл дуусах. Эмбитээ дуусна. Угаасаа яг дуусна л гэж бодож байна. Яг тэгэхээр би бол чадахгүй л бодож. Нэг зарж явуулж чадахгүй. Хоёрт энэ Пол Жоржийн гэрээ бол ингээд маш муу гэрээ болчлоо. Манай баг дахиад нэг муу гарсан гараад ирлээ. Тэгээ ерөөсөө энэ Батлерын гомдлоо одоо хүртэл үргэлжлэж штэ тайлагдахгүй байгаа байхгүй ингээд. Тийм ээ те. Одоо тэгээд яг хоо эргэжэл тэгээд Тайс Макси лүү болоод орж ирэх байх. Тэгээд Jared McCain гой залуу эрүүл саруул болоод ороод ирнэ те. Граймстэй гэрээ сонгох хэрэгтэй. Граймс мань харин тэгж жагаад сунгах нь уу? Энд 30 20-30 авж жагаад явчих нь бас сүл өөр багтаас өндөр гэрээ аяагаад явчих магадгүй шүү дээ. Одоо SG эрэхтэй зөндөө багууд байгаа шүү дээ. Тэ. Тэглээ бах. Тэгээд одоо ер нь жоохон нилээн бүрхэгэл байна да. Тэгээд Embiid-ийн л одоо өвдгнөөс л бүх зүйл шалтгаална шүү дээ. Тэгээд гинт супермен шиг зүг болоод ороод ирэх юм бол окей. Тэ. Яг зөв яг фэний зүгээс бол яг бүрэн потенциалаар энэ цаасан дээрх нэрнүүдээ бол талбай дээр харчмаар л байна. Бүрэн потенциал нэг улирлаа боли 82 тоглолтын ядаж нэг 50-д нь бол харчмаар л байна. Тэгээд үнэхээр болж ивэл нэр окей тий улирлын дундуур ямар нэг гой солилцоом л хийж болно шүү дээ. Зүгээр яг эрэх хүлээлт ийм байсан гэж бол яг гэх юм бол за яг Embiid одоо ингээд улирлын ихнээсээ одоо за бэртэлтэйгээ өнжөөд ингээд явж байгаад сүүлийн одоо жинхэнэ All-Star-аас хойш багаар тоглож байгаад яг плей-офф эхлэхэд тэгэнгүүт одоо өмнө нь одоо юу гэдэг Пол Жорж, Макси, McCain энэ чирээд плей-офф руу ороод ирвэл те. Яг тэнд плей-офф дээр Embiid яг эрүүл байж таарах юм бол бас аюултай шүү дээ. Embiid яг эрүүл байх юм бол зогсоох эрүүл Embiid-ийг харин тий байхгүй шүү дээ. Эрүүл Embiid-ийг харж үзээгүй байхгүй плей-оффт. Баг үзээгүй шүү дээ тий шүү дээ. Ерөөсөө харж байгаагүй байхгүй. Нэр эрүүлэг тоглосон үйл байдгүй үстэй Embiid чинь. Тэгэл нэг хэцүү дээ. Зөвхөн өвдгнөөс гадна зүгээр нэг Торонтод тоглож байгаа бол нүрээ яачлаа.
Нэг маск заск зүгэл тоглоал тий. Нүүр нь бас нэг Нүүр татдаг уу? Тэр чинь түрүү жил. Тэгээд нэг Bell's palsy тусаад тэгээд үгүй Siakam нэг цогцдог ч үлээ. Арай гайгүй яг тэр Embiid ч юм бол нэг арай 80% байсан юм байна. Яг 100% Embiid биш ч гэсэн зүгээр 80% бол байш Торонтод тогложсэн тэр цуврал. Яг тэр ачаал угаасаа нөгөө Butler таачиж байгаа. Юу ачаа тэгэхээр Embiid бас арай гайгүй байсан. Тэр жил чи Simmons эдэр байсан юм бүр ингэ. Simmons-тай асуудалгүй машин тичдэг гэсэн бохоггүй. Тэгээд нэг юм зүгээр энэ өвдөг мөдөөс гадна нэг азгүй хэмтлээс аваад байхгүй. Нүүрэн бүрнийг. Тийм Siakam тохиолдолд чи 19 он бохоггүй. Харин тий. Тэгээд тэр чин тэгээд дууссан шүү дээ. Тий. Тийм азгүй хэмтлээс аваад сонин л ондаа. Тэгснээ өн ингээд өөрөөсөө 21 онд тэр 21 он бол бүр хамгийн шившигтэй үлрэл шүү дээ. Нэгээр гарч ирэнгүүтээ Атлантад гусуулдаг. Тэр зурлыг ер нь бүр бодхоос бүр яг фэн биш хүн харсан ч тэр үзэхэд бүр ингээд бүр өөлмөр санагдах цөврөл واخхой тэр. Дандаа байруулж чигдсэн. 25 байруу. Тэ? За тэгвэл Sixers-ийн дээр юу агуу нэг гоё юм байгаа нь манай фэнүүд ч айгу одоо Монголд байдаг филийн фэнүүд ер нь айгу тийм нэг гоёин хүлээцтэй манай баг инглээ тэглээ гэж хараа зүгч байгаа ачимаалга дандаа ерөнхийдөө тэгэл хичнээн ингээ баг маань муу явж байгаадсан ингээл гэрэлтэй лимийн ингээд хараад байхгүй зүгээрээ дараа жил Маккейн орж ирнэ. Маккейн PG ингээд форм олоод бэлтгэлтэй сайн ороод ирэх юм бол PG Маккейн Макси 3 чирчнэ гэдэг юм. Одоо айтайхан нэг төв аваад бас нэг үзье. Ер нь бол тийм хараад ах тийм нэг токсик юуг биш энэ аюу гоё юм да тий. Дараа жил яг үндэ яг ийм нэгэн л оолыг хийсэн юм бол бүтээр нь бол хармаар л. Тийм. Ер нь хараад бас нэг тодорхой хэмжээний харуулч яасаа. Гол нь East-д байна л да энэ багч нь тий. East-д байна боломжтой байхгүй. West биш тий. East-д байна тий. Chassis-н 4 номерын самбраас авдаг л юм авчмаар. Гэхдээ яг хүслээр яг дутагдаад байгаа юм тийм л. Caleb Martin зартан чинь жижигхэн бохгүй. Caleb Martin жижигхэн Miami 4-төр хамгаалал Spoister тийм амараар харуулсан л бохгүй. Тий. Би манад бол ирээд за 4 гайгүй байна гэж бодсон. Тэгээ харж яснаа Ябусэл гараад илүү байгаа юм чи. Илүү юутай байгаадсан. Тийм болохоор сая юу нь бол хямдхан явуулчлаа. Гэхдээ юу нь Ябусэл юу л таа удаан л таа. Эмби тэр хоёрыг хамттан талбайд харна гэдэг бол за тэр зүгээр яг slow mo сакс юу явчих штэ. Макси тийм ганцаараа л үгээд байдаг. Тиймэрхүү дүр зураг харагдаад өнөө 4 номерын үнэхээр аимшигтай тийм хэрэгтэй. 4 дээр тоглож чаддаг амар тийм шүүтер үнэхээр мөрөөдөл биелдэг бол KD-г аваад нэг дайрах юмсан тийм. Мөрөөдөл дааж мөнгөж байхгүй юунч байхгүй л. Тэр нэг яс би сүлд NBA Talk нэг дугаар үзсэн. Тулгай авах шүү дээ. Баазрын. Одоо NBA Talk. За чин Cam Jones-ыг авах мөрөөдөлтэй байсан. Тухайн үед. Би бол Kuzma л гэжсэн. Cam Johnson тийм. Угаасаа Cam Jones цаа чи яриа л хэдэгсэн. Би тэр сүлд таарч мөрс одоо Cam Jones-ыг авнаа тэгэл окей гэл. Cam Johnson бол гоё тий. Амар гоё шүү дээ. Тэг яг зүгээр Philly-дээр яг сайн ингээ бид нэг амар муу юмд ярьчлаа л да. Одоо байгаа юм ч одоо яах вэ? Яг зүгээр нэг зүгээр би зүгээр сайн юм зүгээр баталгаатай хэлчих. Tyrese Maxey бол үнэхээр том тоглогч шүү. Үнэхээр Tyrese Maxey-тэйгээ бол үнэхээр азтай. Гэрээг нь тэгэл өгсөн шүү дээ. Угаасаа өөртөө хөгжүүлсэн, өөртөө манай ирээдүй гэсэн гэрээг нь ч өгсөн Maxey ч урам хуглаагүй л явж байна. Maxey бол зүгээр урам хуглахгүй тоглож нэг л гэж бодож байгаа. Maxey энэ жил яг харж чадсангүй л дээ. Үлрэл эхлээл гимтцсэн. Тэгээ одоо бол тоглохгүй байгаа шүү дээ угаасаа. Гимтлээс юу гээл. Тэгэд Maxey дээр юм байна. Maxey Embiid-ийн хажууд бол аягүй сайн тоглолт. Ер нь стат харахаар нэг Embiid байгаа үед. Ингээл катлал ингээл бүжгэн. Яг ганцаараа болоод ирсэн чинь нэг юм арай болоогүй л байна л та. Ханаа мөргөн л төө. Ямар ч тоглогчтой бас нэг хан мөрөх үе байж тээ. Ингээд хүмүүс аягүй ингэж хэсдэг. За ингээд Embiid ч аваа чи нөгөөд наваач. Maxey ч яг танаа франчайз тоглогч муу юм уу гэд. Тэр би бол мөн л. Maxey манай бид нар өөрсдөө хөгжүүлсэн, өөрсдөө боломжтой, өөрсдөө гэрээгээ ч өгсөн. Максимум энэ жил манай Макс яг хантайгаа тулж ийн үнэ. Эмбидгүй үедтэй одоо ингээ эмбидээр даблорч ганцаараа катлчгүйгээл оноо аваа сайн тоглоод шүү дээ. Эмбидгүй үед дараа жил Макс чинь өөрөө бас хов хүн ингээд амар тийм сайн дисциплинтэй хүн байхгүй. Тэгээд ийм өөрний мөнхийн инээгээл гэж идэг шүү дээ. Өөрт нь асуудал байгаа харна шүү дээ. Тэрэн дээр ажиллаж чаддаг хүн гэдэг угаасаа харуулаад тэрэнд нь итгэл фили угаасаа гэрийн өгсөн шүү дээ. Дараа жилийн Максид бол би үнэхээр итгэж байгаа шүү. Дараа жил манай үйлрэл гоё байх. Макс бол нэг тийм муу бол байгаагүй.
Муу бишээ зүгээр Яброгийн зөвлөлтөө нэг эсрэг нэг дээр те эсвэл Макси дээр дабл очих шууд ингэ гацчихдаг юм те. Зүгээр юу энэ жил нэг илүү их одоо нэг өөртөө ачаал нь бүр аим их томчлоо л та. Яг нэг хэсэг бол нь алж байгаа л тэгэл сүүл рүү бас унчлаа л та. Яг Максигийн тоглолтыг үзэхээр нэг юм яг плеймейкер төвшөнд бол очоогүй. Тэгтээ уул нь холбогчтой. Одоо яг ер нь бол би бол Силингийн Фоксос илүү гэж хараад байдаг байхгүй. Фоксын нэрч юу тоглолтын яриаг бол адилхан шүү дээ. Макси илүү шиддэг. Тэгтээ Фоксыг бол плей тоглоод үтсэн юм байхгүй. Том зүрхтэйг ч гэсэн харсан шүү дээ. Том зүрхтэй. Нэг эсрэг ерөөсөн чирсэн юм шүү дээ. Тэр нэг эсрэг хойшлолтор гураа шидэл мэдлэг Макси л хийсэн шүү дээ. Лого тий. Бараг лого шахуу тий. Макси л хийсэн шүү дээ. Макси бол тийм нөө сайн хэлсэн шүү дээ. Дисциплинтэй, тийм эерэг энергитэй, тийм маш тийм хард воркинг тий одоо нэг. Өнөө. Маш тиймтэй тоглож байгаа. Тэгэхээр энэ багийн одоо юу гэдэг гол одоо корнстоны нэг нь зайлшгүй юм уу? Энэ залуу юм уу? Энэ залуу бол одоо зүгээр маш том тоглогч болно энэ залуу бол. Би бол тэндээ бол нэлээд ихтэй байна. Энэ жил яг хөө тэгээд яг нэг юм муу үлрэлт ингээд дарагдаад өнгөрч. Яг хөө ирэх үлрэлээс тэгээд яг хөө Эмбид хоошоо байсан ч гэсэн ер нь бол Макси бол чирэх заавалчгүй шаардлагатай л болчихлаа л да. Эмбид дээр хагалгаа малгай хийлгэнсэн мэдээлэл гарсан уу? Хагалгаа хийлгүүл хугацаагүй хэмжээнд өнжинэ гэдэг байхгүй яг юм тодорхой Одоо хугацаа. бид ингэж ойлгосон шүү нөгөө ингээд олон эмчнэртэй уулзаад хаяг хагалгаа хийх юм уу хийхгүй юм уу гэдэг дээр нь яагаад байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Онцлоод байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Гэхдээ нөгөө нэг бүр ингээд сольд суулгана гэсэн бас юм шуум яваад ирлээ. Одоо нэг Лонзо боолих шиг гэсэн үг байхгүй. Тэнгүүд хугацаа нь хизээ ирэх нь мэддэхгүй гэд яригадаад байгаа. Хагалгаа хийлгээгүй те. Хийлгээгүй. Шуум бас амар ч тийм. Тийм. За Максиг яриад явчихсан те. За их үлрэлээс тэгвэл ер нь мэдээж энэ үлрэлээс илүү хүлээлттэй байх нь ойлгомжтой тэгээд. Эмбид Тарантин нэг тийм өвдөгнийхөө бүр юм одоо юу гэдэг яс гэх юм уу юу гэх юм тэрийг нь бүр ингэ солиулах тийм хагалгаа зүгээр яригдчихилээ. Одоохондоо хийлгээгүй л баг. Яс жараа биш хаа. Нэг өөр л юм бах те. Нэг юм зөөлөн ид ч юм уу юу ч юм те. Тийм юм. Би нэг сүүл мэдээлэл авахад нэг талын эмчнэртэй зөвлөлдөж жагаад одоо хамгийн одоо зөв гэсэн одоо эмчилгээг л хийхээр ер нь болж байгаа гэсэн л нэг тийм харсан шүү дээ. Тэгээд тэр чинь бас нөгөө талын эмчнэрийг бас яадаг л ахалт те. Бодлыг сонсдог л ахалт. Тийм төрөөтэй ахын хувьд яг бидрээс гадна бас яг багийнхаа яг өөр одоо ийм хууцуудыг дагдаг бах те. Тий жоохон болохгүй янз янз үзээд. Тэрэн дээрээс ер нь филитэй холбоотой яг ямар мэдээлэлүүд гарч байгаа одоо Эмбидтэй холбоотой ч юм уу. Эмбидтэй холбоотой ер нь яг тэр харднаас хойш бол ер нь тэр намжчихсан шүү дээ. Манайд хамгийн байсан сахилгагүй нөхрөл хард л байсан юм шүү дээ. Нэрээс хүн амтан дагаж яваад бол дагуулж юу яадаг. Яг тэр өнөөдөр мэдэх зүгээр TMC дээр ганц хальталтай гарцсан өөр хотод руу яваа шууд юм чи. Багийнхаа тоглолч нарыг дагуул. Плей-офф үеэр тэгвэл тэгтээ тэр нэг плей-оффын Бостон яг хожицсан тэргүүлж явж 3-2-тэй тэргүүлж явж хожицсан тэр тоглолтынхаа оройн л гардаг тэрэн дээр л би яг бүр бүтэн дээрс тоёрч баг ярьжсэн баг тий. Тэр бол аимшигтэй ямар том зүрх хожицсан юм шиг хожицсан бол тэгээ финалд гарсан бол тэмдэглэлтэй. Тэгж ямар тийм хариуцсан болохгүй шүү дээ. Манай ер нь бол гайгүй. Макси бол хийзээ ш тийм хилам уу юу бол татлуулж байгаагүй. Яг PG бол айгуу тийм нэг family guy юм шиг үлээ. Тэг ер нь подкаст дээгэл айгуу тийм chill guy. Ер нь бол намжцсан. Эмбид дээр бол ганц хоёр тэр олимпийн дараа гарсан авраг авцсан. Олимпийн тэгээд жоохон тэмдэглэж явсан юм шүү. Медальтай болсон. Тэгээ манай хүн чи яг ер нь бол уг гарал нь Камерун ч гэсэн найжаа штэ. Бүр яг жинхэнэ Европ байхгүй Европ байна уу Ибо байна уу бүр юу гарна зүгээр яг паспорт юм дээр бичигдсэн нь бол уусал Камерун тэгээд уг нь Францыг сонгох Америкийг сонгох гэж байгаад Америкийнхаа л төлөө тоглож байгаа тий. Ялчгүй Африкано байдаг юм дээр ганц хоёр тэр хамгийн гол нь яг улирал гиснээс хойш тэр мөр бол байхгүй сонсогдоогүй тий. Нэг сахилгагуудаа л гэсэн шүү дээ. Яаж сахилгууд ийм бүвдэгтэй юм чинь тий. Шоудч өвдөг алга энэ хүнд нэр. Тий. Ер нь манай баг гайгүй шүү. Рукинер нь тийм хил амлам татлахгүй энэ тэнд хүнтэй орооцолдохгүй тий. Эмбич нэг дайчгүй л байна. Төлөлийн дундуур нэг сэтгүүлчийн нэг зодох гээд. Зодохгүйгүй тэр зүгээр юу л яасан юм шүү тий. Сөгөөчлөлтсөн тий одоо юу гэх юм. Тий нэг жижигхэн тэрийг энэ сэтгүүлч нар ч уус амар дэвэргэн шүү дээ. Нэг сенсац хэрэгтэй газар тий сенсацлж байвал юм
Тийм Эмбид яг юу нь л тийм биш ах уу. Яг характертай өмнө талбай дээрэл талбайн гадуур бол гайгүй. Тийм хамгийн ер нь тэгэл гайгүй л юунуудын нэг штэ. Тоглогч нарын тий. Тэгвэл Дэжгүй зүгээр манай тэгээ филигийн фэнүүд өөдрөгдөө тэгээд гоё гэрэл гигээтэл харж энд одоо сайхан унуул унцгаая. Тэр драфтыг уг нь унмаар байна. Тэгэл Лони Вокер одоо болмоор байна. Энэ жилийн драфт ч одоо маш том драфтчтай. Тэгэхээр одоо юу гэдэг эхний 6 дээр сонгочих юм бол маш гоё тоглож ирнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө age combo бидийг авах боломжтой байхгүй тий. Самбрын байрал тий. Дээгүүр сонгочвол VGH компьютер байгаа шүү дээ. 6 дотор үлээ шүү дээ. Тэгээд нэр бас яг нэг илүү бага үзэж байгаа юм чинь. Одоо яг энэ нэг ер нь ротейшнт ч яг яригдээгүй тоглогчдод аюу их тоглоод шүү дээ. Рики консол Justin Edwards консулч байсан л да. Ер нь хальт орж гараад тоглоод байдаг шүү дээ. Консулт ер нь минутын нөхчөл бас хөөрхөн шүү дээ гарч ирээд. Одоо Bono гэл одоо сүүлд нөө Jared Butler гэдээ авцсан байгаа. Butler гэдээ авцсан байгаа. Bono одоо яг ганц гайгүй харагдаад Bono харагдав. Өөр сонголт байхгүй юм чинь. Тий. Төв дээр яг ирэх үлрэлт яг за энэ залуу ер нь бол яг манай ротейшны гол тоглогчдын нэг болоо явчихна гэсэн одоо яг хүлээлт. Консул Маккейн. Одоо консул минутын нэмэх бах. Гэж айгуу тийм найдаж байна. Маккейн бол угаасаа өөрийгөө харуулсан. Одоо тэгээ энэ бол энэ 100 бэртэл гимтлээ бүр идгээгээд хөгжөөд гоё ороод ирэх бах. Тэгээд юу Максигаа тойрол PG мань байж байгаа шүү дээ. Уг нь байгаа байхгүй. Улирал эхлээд нэг подкастыг эсвэл яшиг одоо улирлаад бас подкастыг хандлаад дугаараа хийчээд тэгээ нэг орж ирээд нэг PG-гийн нэг боли 40% нь тоглоод өгчүүл бас энэ Максийн хөрхөн чирээд улиралтаа чирээд явчихаар юм потенциалтай бол яа тэгэхээр дараа жилийн Максыг би яг ингээд level up Макси орж ирнэ гэж айгу итгээд хүлээгээд байгаа байхгүй. PG нь ядаж бидний мэддэг Пол Жорж 40% та ороод ирвэл бас арай шанстай болов. Ядаж 20 оноод унтчихдаг Пол Жорж шал өөрлөлтөө. 15 оноо биш 15 оног зовж авдаг биш. Гэтэ энэ жилийн Пол Жоржийн тоглолтыг харахаар юу ингээд довтлогоо хийж байгаа тоон амар цөөрцөн байл. Ер нь зүгээр ингээд филийн тоглолтыг үзэхээр PG талбай дээр байгааг нь мэддэхгүй байна. Тийм. Ингээд 11-2хан довтлоод байгаа байхгүй харахаар ихтэй шүү. Тэгээ нэг тоглолтод 8 довтлцсон ч байгаа. Тэгээ Пол Жорж тэгээд сүүлдээ ингээд холбогч хийгээд байгаа юм уу төв хийгээд байгаа юм уу мэддэхгүй. Жохон тиймэрхүү тоглолт их анзаар. Нэг нөрс 4 дээр нилээд тоглуулад юу н тэгээд тоглолтын одоо жоохон алчлаа ч юм тоглолт хурам зоригийн мохооцсон ч юм тиймэрхүү тал байгаа л юм шиг харагдсан шүү дээ. Энэ 100 тий өөрөө чийснээр нөрс явах бах магадгүй шин дасгал жуулч ирээд энэ байгаа ротейшнийг гоё тий 100% биш ч гэсэн нэг хөөрхөн потенциалд нь хүргээд улирлыг ядаж нэг гайгүй амжилттай дундуур ингээд үлгэн салгах явж ивэл бас нэг ирээдүйн харагдчихлаа. Тийм экселтэй гайгүй толно. Ер нь бол тэрнээс яг одоо улирал эхлэхээс өмнө шиг бид нар Бостон яста яана гэж мэдвэл одоо бид нар л одоо дарууха буцаад босоо тий хөөрхөн байж ёо. За. Тэгээд өнөөдрийн дугаарт маань оролцохоор ирсэн. Түрийтэй ахта маш их баярлалаа. Баярлалаа. Тий 2 үлрэлийн дараа ирлээ. 2 брото гой хууч өрлөө. Айгу гоё байна. Тий. Тэгээд ер нь NBA-г ингээд бас чимээгүй үзэгчдийн маш сайн үзэгчдийн нэг гэдгийг бол би бас онцлмоор байдаг. Баярлалаа. Одоо хүмүүс болохоор ингээд өгөхгүй одоо юу гэдэг нөгөө тайлбарлагч нараас оруулаач эдрээ ах их юм уу те яахыг оруулаач гэдэг. Би болохоор ингээд хүмүүс бүр амар мэддэггүй ч гэсэн яг энэ хүн яг NBA-г үздэг ингээд NBA-д хайртай дуртай хүмүүсийг яг илүү оруулал бас гоё идэв юм болоо гэж бодод. Тэгээд шин дуу хоолой те байнгын сонсдог үнээр сонсдоос те. Тэгээ манай төрөтэй ахыг одоо дуугаар нь сонсож байгаа болохоос яг NBA ярьдгаар нь ер нь сонсож исэн хүмүүс цөөхөн л байгаа. Тийм танаа манай найзууд яг найзууд дундаа мэдээж тэгэл байнга л ярина л да. Тий. Хөөрхөн байлгүй яг тийм магадгүй мэдэхгүй ч магадгүй бах. Ямар ч ахиж урж оролцуулсанд баярлалаа. Тийм. Гоё бууллаа хууч өрлөө тийм мэдээж энэ юу ийм гоё подкаст гэж би бол өөрөө та хоёрын аяг сонсогч гоё дугаарууд их гардаг. Дандаа тийм өөр үнцгийг ярьдаг. Яг тэр манад бас мэдээж нилээд гоё. Одоо сүүл Game Point гэдэг подкаст үн тий. Арай шинэлэг, арай өөр үнцэг. Тэрнээс NBA Talk нөө баазар бол уусаа бүгд зэрэг мэдчихлээ шүү дээ. Яг монгол хэлээр ярих.
Хоёр блогийг болохоор шал өөр үнцэг гаргаад өөр сонирхолтой зочд оруулж ирж яриад өөр нэг тийм арай нэг өөр байдаг байхгүй өөр агаар өгдөг гэх юм уу тий. Ямар ч энэ гоё подкастт орсондоо тун баяртай байна. Баярлалаа. Их баярлалаа. Бит хоёрыг бас дэмжиж байгаад бас баярлалаа. Тэгээд та бүхэн бит хоёрыг бас дэмжихийг хүсэх юм бол тэр доотлын хандивын даас байгаа. Donation даас байгаа гэж. Subscribe дараарай гэж байгаа. Одоо нэг ядаж үдшчдээсээ donation авъя гэж бит. Donation ч айгуу тийм чухал шүү дээ. Нэрээ тийм та нар 5 тавдахгүй 10 10дахгүй ийм гоё шинэлэг контент хийж байгаа хүмүүсээ дэмжиж байгаараа. Яг тэр маань бас найз ийм нөгөө нэг ютубер аахгүй Жахул гэдэг найз маань тийм ютуб гоё тийм тийм бас ийм подкаст яриад тэр donation гэдэг юм чинь ингээд яг тэрийг одоо хийж байгаа энийг одоо бас уран бүтээл гэд хэлсэн ч болно шүү дээ. Айгуу тийм гоё урам зориг өгдөг. Тийм маш жижиг юмар одоо ингээд хүнд айгуу том ингээд дэмжлэг өгдөг тийм нэг айгуу гол чухал хэсгүүдийн нэг шүү. Тэгэхээр та нар donation заавал хийгээрэй. Тэгээд нөгөө яг donation нөгөө нэг юу байж байгаа. Бидний карвало орохгүй юм. Бид нар нөгөө нэг студийн төлбөрт орж байгаа шүү. Пресэлж байгаа тийм нөгөө хүн ингээ авч ажиллаж байгаа гэдэг ч юм ингээд. Нөгөө нэг бас нэг битүүрээс нэлээд бас зардал гарч байгаа. Тийм учраас энийг бас нэг баг зэрэг cover хийхтэй нэг тийм юм бол байгаа. Тэгэхээр манайхан бас стас ахын хэлдэг бол 5 тавдахгүй 10 60дахгүй тийм боломжоор тэгээд битүүрээс дэмжүүлээс их баярлалаа тийм. Маш их баярлалаа. Тэгээд бас нэмэлтээр юу хийж байгаа шүү. Спонсоршип хийж байгаа шүү гэдгийг бол дахин хэлье. Тэгээд холбогдороо энэ Belower Boys-ийн 9 дахь дугаар бол ийхүү өндөрлөж байна. Тэгээд дараачихаа дугаар уулзлаа. Peace out. Баярлалаа. Ciao. It was all a dream. I used to read Word Up magazine. Salt and pepper and heavy tea up in the limousine.